Монгол бичиг бол хоцрогдсон бичиг бол ерөөсөө огт биш. Эзэлтийн ерөнхий шалгалтын үеэр нэг монгол хэлээр шалгуулж байна. Тэрний дараа бид нэр монгол хэлээ шалгуулъя гэхээр шалгуулах газар алга. Бас л их лут асуултууд байна шүү. Юун дээр үнэхээр чухал да. За сайн байцгаана уу эрхэм үзэгч, сонсогчдоо. Манай Thinkers podcast-ийн дараагийн дугаар Live TV-ийн студиэс та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар бол Монгол хүн бүр өдөр тутам хэрэгэлдэг нэг зүйлийг судалдаг ийм эрхэм багш оролцож байгаа. За энэ бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш Баттогт хүрэлцэн ирсэн байна. За ингээ бидний урилгыг хүлээн авч манай подкастт хүрэлцэн ирсэнд танд маш их баярлалаа. За тэгээд манай подкастын уламжлалсаар бол бид нэр хүнийг ер нь бол байцаадгийн. За тэрний юу гэхээр бараг л 3 үеийн намтрын асуун. За тэгээд таны ер нь төрж өссөн, өөрийн тань төрж өссөн газар хаана вэ? Одоо хит нутаг хаана вэ гэдэг шиг. За таны ер нь өвөг дээдс ер нь хаагуур нутгалж явсан хүмүүс вэ? За тэгээд ер нь та ямар мэрэгжил боловсрол эзэмшив? Ямар газар ажилладаг байв? За тэгээд ер нь та энэ хэл шинжилэл тэр дундаа монгол хэл судлалыг сонирхсан шалтгаан юу вэ гэсэн нэг ийм байдлаар хоёлаа танилцуулаа эхлэе. 4-5 асуулт. 4-5 асуултыг бөөнд яка чи гэдэг шиг тийм. За намайг Ганбатын Баттогт гэдэг Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимд багшилж байна. Хэл шинжилгээний ухааны доктор, энэ хэл шинжилгээний чиглэлээр судалгааны ажил хийж их сургуульд оюутнуудад хичээл заадаг нэг юм багш байна. За би Өсгөл аймагт төрж өссөн. Өсгөл аймгийн бүрэн тогтсон. За тэнд төрөөд манай яг төрсөн өссөн газар бол одоо энэ археологийн их сайн мэдж, түүхийн их сайн мэдж шүү дээ. Уушгийн өвөр. Тэнд манайхаа 10 жилд болсон. 1990-с 2000 он гэдэг чинь 10 орчим жил болсон юм аа. Уушгийн өвөрийн буган жил уушиг байдаг. Мөрөнгийн төвөөс баруун дэшээ 18 км орчимд байгаа хаа уушгийн өвөр. Яг тэр хавьд манайх олон жил болсон. 100 тань цуслантай. Нэг их 90-ад оны их үед тэнд бас өвлөж ирсэн. Тэр бол одоо би бол тэгж боддیں۔ Нөгөө тэр голоор нутагтаа гэв дэлгэр мөрөн голоор нутагтаа уушгийн өврөөр цуслан өвлөж юм байна. Тий. Тэгээд сумдаа дунд сургуулаа төгсөөд их сургуулийн монгол хэл соёлын сургуулагч байсан юм аа. Тэр чи одоо 2000-ад онд гэсэн үг. Төгсөөд тэндээ магистр хамгаалсан. Дараа нь өөр ажил төрөл эрхэлж байгаад ахаад сургуульд очиод доктор хамгаалсан. За сургууль төгснөгийн дараа бол би шинжлэх ухааны академи хэл зохиолын уриалмас нэг 100 хэдэн сар ажилласан. Тэгтээ 2 он дамсан юм а тэр чинь. Намтар дээр очихвол 2008-аас 2009 гэдэг. Тэгтээ уг нь бол тэрний цөөхөө гэдгсэн. Тэгээ тэнд бол ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тэгээд дараа нь бас богдын үзэд нэг хэсэг байсан. За 2000-аад оны 10-аад онд бол ерөнхийлөгч намуудад бас нэг 5 жил эдвүдэрч хангаас 5 жил ажилласан. Референт, ахлах референт. Тэгээд нэг албаар хөцдөг гэсэн сүүл рүү. Албаны зөвлөх гэдэг ажилд. Тэгээд их сургууль руу буцаж ороод одоо судлаач шинжилгээ эргэлт үцдэг шамтчаал. Тэгэл явж байна. Нэг иймэрхүү л товч түүх намтартай юм байна. Танаа одоо аав ээж аль нутгийн хүмүүс вэ? Аав нь ч одоо хөвсгөлийн хүн юм шиг байна. Манай ээж бол яг хөвсгөлийн төмөр болог талын хүн л дээ. Аа бол уг гарал нь бол Арангаа талын хүн байна. Тэгээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ Өсгөл аймагт өргөгдөж хүнд өргүүлсэн. За. Тийм тэгээд яг аавын манай аав одоо төрсөн эцэг нь бол Арангаа талын хүн. Өргөж өсөж хүмүүжүүлсэн хүн нь бол Өсгөлийн бүрэн тогтгих. Тэгэл тэнд төссөн. Тэгээд аавын маань ээж бинтийн дадал талынх болоод тавьчихна. Ээжийнх нь аав нь өмнө гов. За ингээд болно. Гайхалтай одоо бас нөгөө маш олон цус сэлгэгдэж би болсон хүн байх шүү дээ. За ер нь энэ хэл шинжилэл гэдэг рүү яагаад орчихвоо? Ер нь хүүхэд байхын сонирхч юу? Хин нэг нь нөлөөлч юу? Ер нь яагаад энэ мэрэгжлийг сонгосон юм бол? Яагаад тэгэхээр манай подкастыг бас одоо эцэг эхнэр сонсож байгаа бас 10 жилийн хүүхдүүд ч сонсож байгаа мэрэгжил
яаж сонгох вэ гэдэг чиглэл рүү бас би энийг зориуд асуудаг. Яагаад энэ одоо энэ чиглэлийн хүмүүс те яагаад тэгэхээр миний энэ подкаст оролцож байгаа хүмүүс үл ихвчлэн одоо тэр чиглэлээрээ судалгаа шинжилгээ хийдэг, сэтгэж боддог юм хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс энэ мэрэгжлээ яагаад сонгосон тэр зам л бас сонирхолтой байдаг. 90-ад онд бол их олон багш бүр зарим 30 хэдтэй бараг 40 хэдтэй нэг тэтгэврт гарсан шүү дээ. Тэгээ Вансрууд бол их олон багш залуугаар тэтгэврт гарсан. Тэгээд зарим хичээлийг бол заах багш байхгүй болчихсон. Жишээлбэл математикийн хичээлийг манай ангид 5-6-ад нэг багш, 7-д өөр хөтөлбөрийн багш маань заадаг л. Тэгээд 8-д нэг залуу багш очоод 9-аар дахиад нэг өөр багш, ахмад багш ороод л. Энэ бол зүгээр математик хичээлтэй жишээ. Их олон хичээл ингээд багшгүй өөр багш заадаг. Эсвэл байнга солигддог тийм эс. Тэг яг тэр үед бол манай монгол хэлний багш Баасан Сангал гэдэг багш маань дөнгөж их сурвалж төгсөөд авчихсан байгаа. Тэгээд багш бол тууштай заажсэн л та. Тэгэл ер нь энэ багшийг л одоо хичээлд нь автаад л. Тэгээ багшийн хичээлд нэлээд дуртай болоод өөрөж монголч жоо сонирхолтой байсан. Тэгээд энэ багш болох юмсан л гэж бодчих. Тэрс би яг хэл шинжил гэж бол мэдэхгүй шүү дээ. Багш болъё гэж багшлах юм байна л. Ер нь монгол хэлний багш гэж сайхан мэрэгчлэх юм гэсэн. Тийм бодолтой. Тэгээд багш их хичээлээ сайхан заа. Тэгээд ер нь багшигаа дагж багшуулъя гэсэн бодлогоор л анх хичээл ном хийж сонирхож явж байгаа бол тэгээ их сургууль руу орж ирээд дараа нь багшаар сурж байгаа хүн ч гэсэн хэл шинжилгээд илүү нарийсч болох юм байна. Утга зохиолоор судалж болох юм байна. Тэр нь бүр дотроо хэл шинжилгээ нарийн одоо чиглэл рүү тусдаа бүр нарийсаад явах юм байна. Утга зохиолын эртний өрн зохиол, аман зохиол, орчин өрн зохиол, өрн зохиолын хонол гэдэг явдаг юм байна. Тэг яг их сургууль дөр нэг нарийн хэл шинжилгээ гэдэг юм нарийн очир утга нь бол тэндээ гарч байгаа. Ер нь энэ зам руу ерөнхий чиглүүлж гэсэн бол манай тэр Баасан Сангал гэдэг багшлаа. Тэгэл багшиг гараад багшиг багшуулах юмсан гээл. Тэгээ сонгоцсон. Тийм магадгүй тэр бол сайн багш бол хүний нэг сайн багш бол олон хүний амьдралыг өөрчилдөг. Тийм тэр жишгээр л би сонгосон. Тэрнээс одоогийн шиг би ингээд мэрэгжлээ яаж сонгох вэ гэдэг ном уншиж байсангүй. За ахт болгоны одоо өнөөдөр шин подкаст энэ сонссонгүй байсан чгүй. Байгаа тийм боломж байсангүй. Тийм бах зүгээр хоёр дахь зүйл бас нэг бодсон зүйл бол би энэ оюутнууд бас их ярьдээ. Бас нэг ном бол бас хүний амьдралд нөлөөлнө. Би нэг 9 дугаар ангид байсан санагдаж байна. Төдөвгөн Үгэн бороо гэдэг ном уншлаа. Тэр үед нөгөө ийм хүний хүмүүс сонирч юм болон дээр Монгол шуудангийн захиалгад гарцсан. Тэн дээр Үгэн бороо гэдэг ном байна. Тэгээ багш нар яг тэр үед эсэ гэж ярьж ирсэн. Энэ монгол хэлний одоо тэр 90-ад оны сүүл 2000-ад оны үед энэ их судлал хөтөлбөрт нэг тийм юу орж ил эсэ хичүүлэх ёстой байна гэл. Тэгээ ахлахын руу орж эсэ гэж яа. Тэгсэн чинь эсэ унших гэж эсэг нь одоо мэдэхгүй. Эсэний лавлах үзэх жишээ болгож байгаа юм байхгүй. Тэгсэн чинь тэр төдөгөн утсан Үгэн бороо гэдэг эсэний ном байна. Тийм захиалга ус. Тэгээ тэрийг аавд хэлж хагаад захиалуулдаг. Тэгээ авч уншаад тэгээ тэр өмнөх үгэн дээр нь төдөгөн уурсан багш эссэн бодлын дээж бол эсэ юм а гэж. Эсгэх эсэх хэнтэр гэдэг монгол үгтэй холбоод би бол ийсэ гэж үчмээр байдаг. Тийм санал. Тэгээд тэр хүн хэлбэгийн газар гээл тий. Олон эсэ байсан. Тэрийг уншаад үгүй юм бичдэг хүн болмоор юм уу? Энэ ямар сонирхолтой юм бэ гэж бодчихсон. Магадгүй одоо манай багш бол гол нөлөөлсөн хүн байж таарах юм байна. Хэрвээ ном гэвэл би тэр номыг хэлээд байгаа ном тийм. Тэгээ нэг багш нэг ном, нэг хүний хэлсэн нэг үг ч гэсэн хүндээс нөлөөлдөг жишээ болов гэж бодлоо. Энэ ханзны соёлтой улс орнууд бас их айхтар хэлсэн байдаг юм байлээ тийм. Багшхийг одоо би яг Япон талаас нь хэлдэг дээ нэ сенсей гэдэг. Тэрний юу гэхээр нөгөө хоёр ханзны юу гэхээр өмнө төрсөн гэдэг багшийг хэлж байгаа. Тэгээд мэрэгжил гэхийг юу гэж юм гэсэн сэн мон гэж байгаа. Тэр нь амьдралын хаалга гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр хаалгыг нээж өгж байгаа гэдэг утгаараа бол энэ багш нарын ажил бол маш чухал юм байна л да. Би ч өөрөө бас л багшлах замыг сонгоход бас л багшийн нөлөөлөл байсан байхгүй. Яг нэг багш байсан. Тэгээд юу гэж хэлжсэн гэхээр та одоо ингээм мундаг хүн байж Монгол банк сангийн хамт очиод ажиллаж болдгоо юм уу гэдгсэн чинь. Гэхдээ би тийшээ ганцаараа очих яах вэ? Би тийшээ очиж ажиллах өөр олон мэрэгжлүүдийг бэлдүүл илүү хэрэгтэй юм биш үү гэж манай нэг сургуулийн багш хэлжсэн. Тэгээд тэр үг надад бас их нөлөөлсөн байдаг. Энэ чинь нэрээ бас л бодож үзүүштэй юм биш үү гэж. За монгол хэлний багш нэгэнт өөрснийхөө одоо нийтийн дунд яригддаг энэ
Монгол хэлний үсгийн дүрм ер нь өөрчлөгдсөн үү, өөрчлөлтөө энэ кирилл үсгийн дүрм гэдэг зүйлийн талаар асуухгүй л одоо баг алдс болох бах. Юун төлөө монгол хэлний багш орж явчихсан билээ. Тэгэхээр энэ кирилл үсгийн дүрм гэж юм маань ер нь яг ямар хуу зүйл байсан? Энэ ер нь түүх нь юу юм, хизээ энэ үсгийн дүрмийг бид нар авсан. Зарим нэг хүмүүс байх мэдж байгаа. Гэхдээ ер нь нэлээд мартсан байх хүмүүс. Энэ чинь бас нэг арайч 100 жил хүрээгүй байх шиг байна. Гэхдээ ер нь дөхөж явах шиг байна. Тэгэхээр бид нар энэ кирилл үсгийн дүрм гэдэг зүйлийг хэдэн хонд яаж авав? За тэгээд энэ маань одоо манай монгол хэлэнд ер нь тохироод байна уу? Хүмүүс ингээд миний багад ингэж зааж исэн юм өөрчлөгчлөөл ингэж бичдэг л манай багш тэгдэг л за сүүлд нь бол бүр нэг сайн журамсан тол гаргаад авчих шиг боллоо. Тэгэхээр ер нь энэ кирилл үсгийн дүрмтэй холбоотой асуудлууд дээр та ер нь судлаачийн хувийнхаа хувьд ер нь ямар хөө байр суурьтай байдаг? Тий, одоо яг кирилл бичгийн асуудал ч одоо нэг 1930-аад оноос ер нь эхэлж ярьсан зүйл юм л дээ. Тэр кирилл бичгийн авахын өмнөх зүйлийг бас нөхцөл байдал нь бол тодорхой хэмжээний хүмүүс мэдчихвэл зүгээр баг. Тэгээ кирилл бич хэрэгэлсэний хэрэглээд явж яг 80 жил болж байна. 1946 оны 1 сарын 1-ээс гэдэг чинь одоо 70-аас ингээд 80 жил болох гэж байна. Тийм ээ. Яг тэгээд шийдвэр бол 41 оны үед тэрл гарч ирсэн яг 46 оноос мөрдөж эхэлсэн баха. 1 сарын 1-ээс тийг санагдаж байна. Тэрний өмнө бол нөгөө мэдээж одоо би л түүгийн нарийн ширийн юм бол яриад хэрэггүй бах зүгээр улс төрийн нөхцөл байдал бол зөвлөлт улсын бүрэлдэхүүнд одоо нөлөө хүчил бол нэлээд болсон. За Монгол улсад нийгмийн систем бол өөр болоод ирсэн. За тэгээд 1930-аад оны сүүлээр бол энэ чинь зөвлөлт улсын бүрэлдэхүүнд бас хэд хэдэн улс руу улсад кирилл бичиг нэвтрүүлсэн байл. Тэрний нэг тийм компанид ажлын төслийн шугамар л ер нь одоогийнхоо бол тийм нэг төслийн шугамар Монголд энэ ажил хийсэн. Тэрнээс өмнө чинь 1941 оны 1 сарын 1-ээс 2 сарын 1 сар орчим шүү. Латин тус албас шилжсэн бил. Тий. Тэгээд дараа нь кирилл руу орсон. Тэгэхээр тэр бол гинтхэн одоо нэг өдөр бол бас хийгээгүй. Нийлэн бодлоготой чинь улс төр нийгэм соёлын олон одоо Монголыг социалист улс болох замналын тэр компанид ажлын одоо нэг хэсэг нь бол энэ кирилл бич гэж бодох хэрэгтэй юм шиг байна л дээ. Тэгээд 1946 оноос эхэлсэн Бурят Халимгт бас энэ ажил эхлээд жигдэрчсэн. Тэгээд бол манад улсад кирилл бич шилжих тухай яриад л. Гинт тэгээд одоо тэр латинд явж байгаа латин хэрэглээд эхэлчихсэн бүр сонин ном хүртэл гарч ирсэн байсан. Тэгжээс нэг гинтхэн л одоо кирилл руу болгоёод шийдсэн. За тэр бол улс төрийн шууд зорилготой байсан. За ингээд 1946 оноос эхэлсэн. Тэр үед бол хамгийн одоо Монголд хэл одоо шинжлэлийн салбарт бичгийн салбарт нэр алдраа мандсан байсан юм манай Дамнин сонгоо. Дамнин сонгоо бол энэ кирилл бичгийн одоо зохиогч болоод л туг нь болол ингээд орсон. Яг тухайн үед бол маргаа мэтгэлцэн бол гарч ирсэн л та. Яагаад ингэ чинь үсгийн дүрм Монгол хэлнийхээ зүйтэй тохирч юм тохирохгүй нүгэд зөндөө асуудал гарсан. Эхлээд үсгийн дүрмээ гаргасан. Дагаад 1950-аад он 60-аад он зөндөө олон тойл бичиг гарсан. Жижиг тойл бичгүүд бол гарсан. Өөрөлдвөл одоо нөгөө жолооны дүрм гэдэг шиг дүрм нь байгаад байдаг. Дагаад яг энэ дүрмийнхээ дагуу бичсэн үгсээ лавлах бол бас хэрэгтэй болоод байдаг. Тэгээд тойл бичгүүд гарсан. Жигдлэг шаардлагатай юмнууд явцын дунд одоо гарч ирж байгаа. Жишээлбэл 1966 онд гаргасан цэвлэгон тойлд нөгөө Дамжин сурангаа маань гаргасан тойл бичгээс 20 жил дараа гарч шít. Тэгэхэд нөгөө тэр үсгийн дүрмээс өөрөөр бичсэн зүйл бас байж байгаа. Тэгээд тэр үед гарч ирсэн социализм үеийн гарч ирсэн 1950 60-аад оны үед гарч ирсэн ном бүтээлүүдийг сөгөөд үзгээд яг үсгийн дүрмээр бичээгүй нь олон байна. Тэгээд яг тэр нь мөрдөхгүй байсан дээ биш. Өөрсдөө чинь шин сонирн байсан. Тийм учраас нөгөө та нэг бичин би нэг бичин ингээд нэг яг нэг жигдэрэхгүй байсан шүү дээ. Чинь одоогор ингээд бодоход чинь 2005-аас 2025 гэж юусэн алгууруулах юм даа. 20 жил чинь амарх юм байна л. Тэгээ тэр хооронд тим юм байсан. Тэгээд тэрийгэ жигдэлчигээ тойл өчгөд хүмүүс гаргаж ирсэн. За ингээд 1970-80-аад онд явжсэн. 1983 онд энэ Монголоор тусгалт намын төв орны тогтоолоор цэдэн болгон одоо дэмжлэгээр одоо шаардлага удаа дараагийн шаардлага гэж байгаа шүү дээ. Үсгийн дүрмийн асуудал ингээд маргаан тайсан юм шиг. Тэр өмнөх үг нь уншиж тэр номыг. Тэгээ нэг үсгийн дүрм гэдэг ном гаргасан. Монгол үсгийн дүрм гэдэг.
нэгэд тэр хойдол төгсгөлийн хуудсанд харахад 100,000% хэвлсэн байдаг. Монголд тэр 100,000% хэвлсэн ном баг нэг тэрнээс өөр их олон байдаг. 100,000% хэвлээд тухайн одоо номын сангуудад хүмүүс ингээд тараагаад урталт нь өмнөх үгтэй тэгээд үсгийн дүрмтэйгээ тэгээ 18,000 үгийн толгойтой. Толгой үг ингээ оруулаад л. За энэ үгийг ингэж үчнэ гэдэг ингээ оруулсан. Тэр яагаад тэгж гарах болсон бэ гэхлээр нөгөө 46 онд гаргасан дүрмийнхээ мөнс чинь 40 56 66 76 30 жил хэрглэж шээ. 30 жил хэрглээд явхад бас л эргэлзээтэй бичээд байсан юмнууд бол байсан. Хэрэглээнд асуудал юмнууд бол байсан. Тэгэхээр тэрийг нэг жигдлээ гэсэн зорилгоор гаргаж байна. Тэрнээс 83 онд гаргасан. Тэр 18,000 толгой үг гэдэг чинь Монгол хэлний үгийн одоо хэдэн зуун мянгаар талаар нэмэгдсэн. Тэгээд тэр үгийн төлөөлөх чадрын хувьд юу вэ те? Дахиад сайжруулах нэмэх шаардлагууд дахиад байждаг. За тэгээд одоо түүнээс хойш 2018 онд сая 30,000 толгой үгтэй журмсан тул гарлаа л гэсэн. Тийм манай хэшин жилийн салбарын олон хүмүүс нэгдэд гарсан. Тэр тэнд бол бас мөн л одоо тэр үед эргэлзээтэй тэнэгэлзээтэй 90-ад онд 2000-ад онд хүмүүсийн бас одоо алдаж бичээд байгаа үгсийг бас аль болохоор журмлаад зэгсэж тийм л зорилго тавиал ингээл манай судалгааны байгууллагын хийгээд бүтээд гаргасан. Тэгээд тэрийгээ дагуул аппликейшнт гарсан хүмүүс одоо бас нэг хэрэгжилж байгаа шиг. Гол одоо хүмүүсийн таны одоо сая хэлж асуудаг зүйл шүү дээ. Өөрчлөгдсөн юм уу? Өөрчлөгдсөн юм л гэдэг юм л да. Тэгээд одоо тэр 1946 оноос хойш өнөөдөр ингээд 79 жил 80 жил болж байна. 1946 онд гарсан тэр дүрм бол үндсэн дүрм нь бол өөрчлөгдөөгүй. Зарим зүйлийг жоохон тодруулсан гэж бол хэлж байна. Тий. Үндсэн одоо яг их юу нь бол хэвээр явах. Их нь хэвээрээ. Зарим зүйлийг тодорхой болгосон юмнууд бол байдаг. Явцын дунд яг монгол хэлний зүйтэй тохирохгүй юм уу эсвэл тодруулах шаардлагатай үгсийг жигдлэх шаардлагатай үгсийг бол оруулж тодруулсан зүйл бол байдаг. Тийм тэрийг бол хүмүүс нэг өөрчлөгчлөө гэж бодоод тийм шүү. За яг одоо нэг нийтлэг алдаад байдаг нэг 20-д л үг байх шиг юм л да. 20-30-ад л үг байдий. Гэндэг тойрол хэрэглээ маргалдаад байгаа. Уг нь бол тэр хэрэггүй юм байгаа юм л да. Тэгээ одоо бид нар чинь хэдийгээр энэ тэрэл бичгийг бол бид нар улс төрийн шалтгаан авсан гэдэг нь бол үнэ. Тэгээ одоо тэгтээ энэ бичгээрээ бид нар 80 жил биччихлээ. Хэдэн үеэр биччихлээ тэгсэн. Тэгээ монголчуудын бичгийн соёлын бараг 99% нь болох байлгүй дээ ч дээ. Бүх цаг үеийн хэд үгэнд бичиж хадгал зүйлдээсэн бүх юмных нь кириллээр бич бараг байж штт. Тэгэхээр одоо бид нар энийг одоо алга үзэх хэрэг байхгүй. Тэртээ дэргүүл одоо бид нар энэ бичгээрээ бичээд татаад хөвшчихсэн байж байна. Зүгээр харин тэр явцынхаа дунд алдаатай мадагтаач гэдэг юм уу жоохон төрөлдөд байгаа үгсээ бидний тойл бичиг ашиг соёлд суралцж байна. Тойл бичиг сөгч харамаар байна тийм. Үнэхээр томьёо юм уу? Хатаг нэмэгдэх юм зүйлүүд тийм үү? Монгол хэлний багшаас асууж болох байх. Эсвэл уг нь хамгийн зүйл нь тойл бичигээс асуух хэрэгтэй. Аппликейшнээс одоо тийм аппликейшн болчихлоо шүү дээ. Тойл бичигээс асуумаар л байл. Тэгэхээр одоо намайг дундсруулж багт би ингээд хүмүүстэй тэгж яа. Намайг дундсруулж багт хатуугийн тэмдгээр заасан харьяа гэж. Зөөлөн тэмдгээр бичиж эхэллээ. За тэгэл цомрлог гэж бичдэг байсан чинь цомрлог болчлоо. Дунд сургуульд ингэ заачсан гэдэг. Яг тэр хүмүүсийн ярьж байгаа нь бол үнэн. Дунд сургууль тэгж үнэхээр заасан байдаг. 1970-аад он 80-аад онд бол дунд сургуулиас сурахчгууд нь тэгж байгаа. Бүр гаргаж ирсэн зохиол бүтээлүүдээр үнэхээр харьяагаа томьёог бичсэн байдаг. Тийм хэдэн үг өд тэрийг одоо надаас Монголын өвчөөс та нар яагаад гэж одоо асуугаад ирэхгүй шүү дээ. Би тэр номыг хэвлээгүй байна. Та хэвлээгүй. Тэр үед одоо алдаа гаргасан юм уу? Эсвэл нэг тийм төрөлдөд байсан ч юм уу? Нэг тийм учир шалтгаан бол үнэхээр байд юм бэл. Тэгэхээр одоо л би 10 жилийн өмнө бол та нар болоочтой гэж шүүмжлэнг badдаг байсан. Одоо бол тэрийг бол жоохон наата цантаа зөвлөдөө. Яг гэвэл үнэхээр тэр уншижсэн дунд сургуулийн ном тэгээ бичсэн байсан байл. Тийм. Тэгэхээр одоо ч мөр энэ нэг 20-30-аад үг байна. Алдаж үчээд байгаа тийм. Нэг үр шийдчихье. Энийг одоо бол бид нар
шийдсэн дүрм байж байгаа шийдсэн. А яг үнэхээр тэр дүрмдээ тэр 1983 оны полив бичгийг хараад үзэхэд харьяаг л байж байгаа, томьёог л байж байгаа. Тэгээ тэр юмнуудаа одоо бид нэр яах вэ? Тэгвэл тийм үү? Тэгвэл энэгээр биччихвэл тэгвэл ингээд нэг хин энд зовлонгүй. Тэр чинь заавал одоо би ингэсэн баг тайран сайхан монгол юм. Одоо энэ нөхөр ярин болголоо гэдэг бодоод хэрэггүй баг. Ер нь зүгээр полив бичиг ашиглах гэдэг юм нэг л бодмор. Альва ямар ч зөвхөн үсгийн дүрмийн асуудал шүү дээ. Юм болвол ингээ маргалдах мэтгэл зөрчилтэй асуудал гарвал тойл бичгээс номоос тэгээ уг сурвалжийг хайхгүйгээр бид нар үгүй манай найздаг хэлсэн шүү дээ тий. Эсвэл одоо би миний бодлоор эдэр гэж ярих ч одоо жоохон өрөөсгөл байна л да. Тэгээд бүр тэгж хэлээд байгаа шүү дээ. Би манай багш гавьяат өгшөөсөн чи гавьяат юм уу гэдэг. Надаас маргалдах гэдэг. Үгүй би гавьяат өгш биш л дээ. Гэхдээ тэр номон дээр тийм байна. Танаа багш гавьяат өнө би гавьяат биш өнө тэр тусдаа асуудал. Гол зүйл нь номон дээр ингэж очиж тэрийг нь сурчий тэгэл болоо. Үнэхээр тийм юм байл. Одоо нэгэнт хоёлоо энэ Кирилл үсгийн дүрмийг ярьсан. Энэ юу н бас янз бүрийн шүүмжлүүд байдаг л да. Энэ бол монгол хэлний одоо нэг ялангуяа нөгөө халах аялгад тулгуурлаад бадцсан. Монгол бичгтэй харьцуул монгол бичгтэр бол одоо нөгөө нэг янзаар биччихээд олон янзаар дуудаж болдог. Тэгээ нөгөө нэг жишээ нь болохоор нөгөө чагаан, цагаан, сагаан гэ 3 янз дуудагдах ч гэсэн айнууд бичгтгээрээ бол одоо нэг тэмдэгтэр бичигддэг гэдэг. Монгол бичгийн талаар хүмүүс магтахаараа хэд хэдэн янзаар магтдаг л да хүмүүс. Мэдээж энэ бол маш олон жил явцсан. Одоо 80 жил явсан үсгтэй харьцуулбал нөгөөх нь бол наанд Чингис хааны үеэс гээл бодохэр чинь 800 жил. За 800 жил биш юм аа гэж 900 жил яваад болсонгоо болсон зүйлийг бид нар 80 жилийн юмтай харьцуулаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал талаас нь ер нь энэ зүгээр одоо хэлний дүрмүүд одоо алгоритм талаас гэх юм уу. Ер нь Кирилл үсгийн дүрм ч гэдэг юм. Энэ ер нь хэр үр ашигтай юм. Одоо би ч одоо эдийн засгч болохоор тэгж асуугаад байна л да. Хэр үр ашигтай систем гэдэг юм бэ? Зүгээр ухаандаа миний санаауд их олон зөрчил багтай байх тусмаа дүрм их зөрчил их цөөхөнтэй дүрм зөхиөвөл их амрын болов гэж боддог байхгүй би. Одоо манайд бол энэ гэгдэх гişгийн дүрм гэдэг энэ хүүхдүүдийг их цоогодог зүйл гээл заримдаа бол бүр их радикал ямар санаа гардаг хөрн гээж бичгээ болчихъя л доо гэл ийм санаа гардаг. Тэгээд энэ талаасаа ингээд ярил ер нь яг хэл шинжлэлийн үүднээс ярил ер нь сая бол хоёлоо нийтийн хэрэглээ талаас нь ярьлаа шүү дээ тийм. За нийтийн хэрэглээ талаас нь ер нь таны ярианаас бол би юу гэдэг нь цэгцэрсэн юм байна. Уусаа дүрм нэх өөрчлөгдөв юм байна. Нэг цөөхөн идэх байгаа юм байна. Тэрний журамлцсан юм байна. Одоо тэгээд толон дээр юу гэж ütсэн байна. Тэргээр нь тэгэл чигээрээ яваад явчих юм бол нэг 5-10 жилийн дараа бол тэгэл хөвшөөл хуучин юмнууд нь мартагдал явчих юм. Одоо хоёлоо хэлний логик талаас нь гэдэг юм. Илүү шинжилгээ талаас нь ер нь ямар юм бэ? Асуулт дээр би нэг ганц зүйл тодруулчихсан яг сая оруулчих тийм ээ. Юун дээр бол нэг зүйл байгаа. Энэ одоо баг бүгдээр бичиж байгаа. Хамгийн сонирхолтой. Монголчууд урд хожид ингээд бүгдээрээ бичижсэн тохиол цөөхөн баг. Одоо өглөө усаад хэдэн мянган хүн Twitter дээр хэдэн мянган хүн Facebook дээр одоо ингээд янз бүрийн олон зүйл бичиж штэ. Тэгээд одоо чинь ингээд бодъё л та 1980-аад онд тэгжсэн юм уу? Одоо яг ихтэй сургууль сурч ирсэн хүн 10 хэдэн мянга те. Тэнд багшилж байгаа улсуудын цоон цөөх одоо жишээл нэг сургууль гэхэд л одоо мөс баг 30 мянган оюутан тав штэ. Тэгэж чи Монголын бүх ихтэй сургууль сураад оюутан баг 10 хэдэн мянга л байсан штэ. Тэгээд яг бичгийн харилцаанд юм бичижсэн улсууд нь харьцангуй цөөх. Тэгээд тэд нар бол мэдээж нөгөө бичгийн хэм хэмжээнд нийцүүлээд юм бичээ боловсруулад явчихсан учраас зарим хүний хувьд бол мэдээж бичих шаардлага бол байгаагүй. Тэгээд одоо жишээлбэл зүгээр энгийн өд ажиллаж байгаа, гутлын үйлдвэрт ажиллаж байгаа хүнд заавал одоо өнөөдөр засгийн газар шүүмжлэг гэлээ. Юм нэг бичиж байгааг бохол. Тэгээд бодохоор нөгөө бичдэг хүмүүс нь цөөхөн. Тэгээ бичдэг юмнууд нь илүү нөгөө нэг тодорхой хяналтын дагуу бичижсэн учраас илүү амарч юм байсан байж магадгүй. Одоо бол ингээд бүгдээрээ бичгээр одоо ингээд замбраг болцсон юм шиг санагдаад байна. Би бол тэр бичдэг усуд нь бол бичдгээр бичээл явж байгаа. Одоо залтаа хэмжээгүй одоо Монгол талтаагүй бичдэг хүмүүс ч нүү олон байна. Талтаагүй бичдэг ном журм одоо бичдэг хүмүүс бол байна. Тэгээд энэ чинь 2000-аад оны одоо 2000-аад оны сүүл рүү л одоо бүгдээр нэгт бүхтэй боллоо шүү дээ. Тэгээд интернет гайг боллоо. 2010-аад оноос энэ олон нийтийн сүлжээний янз бүрийн сувгууд гарч ирлээ. Тэн дээр үзэл бодлоо бичдэг боллоо. Тэгээд ингээд бүгдээрээ бичсэн чинь яг бид нар би бол анх удаа монголчуудыг бодит байдалд нүрд тулсан юм шиг санагдав. Гэхдээ бүгдээрээ өөрсдөө яг төрх харсан баг. Гэхдээ үнэхээр би чинь хүргийг бичдэг л урлагийн гэж бичдэг л анх удаа их
ултаа суртаа ингэж бодож гис. гочд юу лээ гэд эргэлдэж штэ. Гэхдээ тэгэл эн чин толинд өөрийг хараад нөхцлүүд яг боддоор дүнэгч тийм муу юм боловс биш. Дайжгүй. Тэгээ одоо яг бас технологийн давуу талууд л гарчлаа шүү дээ. Ингээд одоо болор дуран, спел чек гэдэг хяндаг програмууд гараад ирсэн. Одоо тэрийг хүмүүс их ашигладаг болсон. Харьцангуйд энэ албан бичгүүдийн одоо төрийн байгууллагууд найруулгын алдаал юу юм гэхээс үсгийн дүрмийн алдааг бол одоо дандаа хянчдаг учраас одоо бараг төрийн байгууллагууд үсгийн дүрмийн алдаатай бичдэг одоо тийм юм бол бараг байхгүй болсон. Тэгсэн баг. Тэр ингэ шийдэж штэ. Технологи ингэ шийдчихсэн. Юуны хувьд бол зөв найруулгын асуудал байх. За нэг иймэрхүү маягаар ялж игдрэл ингээл бот байдал ингээл нэг уруудсан юм бол байхгүй хөө ингээд явж байгаа. Гол зүйл саяын таны асууж байгаа зүйлтэй холбоотой зүйл байна. Ер нь бүх үсгийн дүрмийг дээр одоо хөмжилдэг гэж байгаа. Ерөөсөө одоо англи систем бол байхгүй. Англи хэлний дүрмийг ч гэсэн шүүмжлэл. Одоо чинь англи хэл ч гэсэн одоо ингээл хэдэн зуун жил явлаа. Явцын нуун ингээл зэгсрэл шинэ үг орж ирэл тэр үгийг яаж үчих юм бэл ингээл маргалдсан шүү дээ. Ингээд зөндөө. Тэгээ үсгийн дүрмийг эцсийн байдлаар одоо бүгдээр хүлэн зөвшөөрдөг тийм тохиолдол юм байдаг юм болоо та. Тэр бол жоох эргэлзээтэй зүйл. За монгол хэлний монгол бичиг бол бид нэр олон зууны турш эргэлсэн. Зарим үед монгол бичгийн голлоо тавьдаг, зарим үед улс төр нийгэм байдлаас шалтгаалаад монгол бичгээ зэрэгцүүлээд явдаг. Хэдэн зуун жилийн турш бид монгол бичгээ хэрэгэлсэн, бичсэн. Тэгээ монгол бичиг бол орхиогүй ер нь аваад яваад байсан. Тэр учраас бол биднэрт их сэтгэлд орхон бидний одоо хүүхдтэй ч их нарийн холбоотой байдаг учраас бид нар монгол бичигт хайртай, монгол бичиг эрхэмлэндээ эдэлдэг тийм үзэл хандлага бол байдаг. Кирилл бичгийн хувьд бол одоо ингээд нэг 80 жил хэрэглээд явж байна. За саяхан хэлж байгаа ч юм мархан битгэн бол байдаг. Тэр бол зарим одоо монгол бичгийг дэмждэг, монгол бичгийн хэрэглээг чухалчлах хэрэгтэй гэдэг хүмүүс маань кирилл бичгийг бол монгол бичгийн одоо зүуд нийцэхгүй байна. Монгол бичгийн зүүгийг эвдэж байна гэд ингээ ярьдаг. Нөгөө талаас бол зарим хүмүүс бол кирилл бичиг бол харин монгол хэлийг бол илүү бичгэд хэлбэр ярианы хэлэндээ ортулсан ийм ч үсэрш бол монгол хэлний хувьд бол ийм шинжил болсон гэдэг. Ингээ хоёр тал дээр орж байгаа маргадаг. Тиймэрхүү зүйл бол байдаг. Яг хэл шинжлэлийн үүднээс бол энэ маргаан бол ер нь байх ёстой маргаан л да. Нэг асуудал бол биш. Тэгэхээр энэ хэлийг ямар бичгээр тэмдэглэж гэнэ үү гэдэг нь л байгаа. Түүнээс биш бол тэр хэл нь бол байдгаар л байна. Хэлийг ямар бичгээр тэмдэглэж гэнэ тэр нь хэлнийхээ зүйтэй нийцэж гэнэ үү барьж гэнэ үү гэдэг л асуудал бол байгаа. Зүгээр яг кирилл бичгийн хувьд бол гээг тэгшгийн дүрм байна. Одоо жолон дүрмтэй л тавтар тий. Тэр дүрм нь одоо хүмүүст ингээд төвхтэй юм шиг санагдчих магадгүй. Монгол бичгийн хувьд бол илүү цөөхөн дүрмтэй. Байгаа учраас илүү хамархан. Тэгээд дээрэс тэр саяны нэг яриад байгаа нутгийн аялгауны олон талт байдал гэж хэлээд байгаа шүү дээ. Нутгийн аялгауны тэр олон шинжийг нэг үсгийн системээр хадгалчихсан учраас илүү амархан. Бараг алагчилдгүй ч энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Тиймэрхүү зүйлс бол байна. Гэхдээ одоо бид бол нэг юм л бодох хэрэгтэй. Хэл бол хувьсдаг. Хэл бол хувьсан өөрчлөгддөг ийм зүйл тогтолтой. Жишээлбэл одоо үсгийн бүтээгрүүд бол ингээд нэгдэнд нийлдэг. Одоо жишээлбэл яваад орхих гэдэг үгийг одоо бид нэр яваадах гэж бичиж шүү дээ. Одоо хүүхдүүд бол тэгж бичиж шүү дээ. Явчихсан байна гэдэг үгийг явцсан байна гэж хэлж шүү дээ. Явцсан байна. Тэр чинь нэг талаас одоо ингээд монгол хэлний алгуурхан одоо бүтээгэр бол ингээд хувьсдгийн нэг л жишээ. Тэгээ ингээд бүтээгрүүд нийлээд нэг бүтээгэр болдог, өөр бүтээгэр ингээд үүсдэг ийм зүйл тогтлууд бол байж байгаа. Тэр талаас бид нэр монгол бичиг бол хоцрогдсон бичиг бол ерөөсөө огт биш. Монгол бичиг бол яг монгол хэлний зүйд тохирсон, дотоод зүй тогтлыг илэрхийлж байгаа учраас монгол бичгээр бид нар бичээд явж болно. Кирилл бичгийн хувьд бол тэр монгол бичгийн зүй тогтлыг хитрхи эвдээд байсан зүйлч бас байхгүй. Тэгэхээр би бол аль нэгэн туйлшрал бол хэрэггүй байна гэж бодож байгаа. Тэгээ туйлширч бол болохгүй. Кирилл бичигт бид нарыг бичгэд ялангуяа технологитой холбоотой олон зүйлд холбосон зүйл бас давуу тал олон байна. Тэгэхээр одоо л бид нар энийг хувцастай ярилцж ийж
шийдэх хэрэгтэй байна. Сая одоо Казахстан бол латин үс рүү шилжчихлээ шүү дээ тийм. Гэхдээ бас жоохон хэцүү байна гэдэг өөртөө яриад лээсэн л та. Латин руу шилжсэн чинь юм байна. За дээрээс нь Казахстан чинь бас нилээд хэсэг хүмүүс нь орсоор ирдэг хоорондоо шууд орсоор ярилцдаг ийм талтай. Зүгээр ийм нэг хувилбар бас яриад байгаа. Одоо манай монгол бичгийг бас нэг галиглаад латин маягаар биччихээд байна шүү дээ. Гэтэ яг латин биш юм аа. Тэн дотор чинь бас нэг гамма мама гэдэг тэмдэгтүүд яваад байгаа. Тийм латин маягийн тэмдэгтэр монгол бичгийг сэргээчүүл юу яах бол гэдэг. Жишээ би өөрөө бас нэг оролж илсэн. Би өөрөө монгол бичиг сурах гэх нөө тэмдэгтүүд шинээр нүүдлэг ажилтаа болчиход байсан. Хоёрдугаарт цахим талбар дээр хялбархан урдхан бичиж чадахгүй байсан. Тэгэнгүүт яажсэн би гэхээр яг тэр монгол бичгийн галгийн харж байгаад бичих юм бол би хурдан сурах юм байна гэж дотроо бодсон. Яг тэгэхээр өсвнүүд ингээс хараад одоо нөгөө хээ үсгийг гэхэд күүгээр тэмдэглэдэг. Гэтэ тэр чинь ир бүгд орж байгаа хээг ингээд нохоо гэж бичиж чинь одоо хээг нь күүгээр бичдэг те. За инглихийг бол нэг тийм гамма маягийн юмар биччихэд байлуу да. Тэр галгаар хэрвээ бид нар монгол бичгийг сэргийгээд нийтийн хэрэглээнд оруулвал заримдаа бол одоо ном зохиол дээр бол бас бичсэн байгаа шүү дээ. Юу гэхээр одоо хуучны монгол бичгээр бичлэгөө шууд галгаар нь ингээд юуныхаа ард бичсэн. Би одоо буруу санаагүй бол Ламсрынгийн мөнхөд нь багшийн нөгөө дайчин улсын мандалт гэдэг ном дээр бол яг юунууд монгол бичгээр бичсэн ихүүдийн бол ингээд галгаар бичингүүд тэрийг бол би ингээд зовлонгүй уншичаад байгаа байхгүй юу? Миний зовлон хаана байд юм бэ нөгөө монгол бичийнхаа тэмдэгтүүдийг шийдэлж чадахгүй. Тэгээ нөгөө өдөр тутам хэрэгжилж чадахгүй тэрийг. Тэгчингүүд нөгөө тэр текстийг уншиж чадах болчиход байгаа юм л да. Тэгэхээр нэг арай нэг юм орчин үеижүүлсэн. За орчин үеийнхэн чаашийн. Одоо нэг тэмдэглэгээг нь өөрчилсөн ийм маягаар сэргээвэл юу нэ. Эсвэл тэр галгийг бид нар их тийм одоо нийтийн хүртэл оруулвал ямар нэг асуудал байгаа болов? Хоёр янз зүйл баг шүү. Одоо бол монголчууд нийтээр монгол хэлээ кириллээр тэмдэглэж байна. Албан ёсны харилцаанд гэж байгаа төрийн байгууллагууд ном сурах хүчиг албан бусаар бол одоо бид нар чинь 3 бичигт олж тавьж байна. Тэгсэн. Мессеж нэрээс одоо яаж байгаа нь бол одоо чинь монгол бичгээр бичиж байна. Албан нэргүүд хамт гаргаж байгаа л гэсэн тийм. Тэгээд кирилл энэ хоёр бол албан бичиг хос хүчтэй болцсон байна. Албан бусаар бол одоо бид нар хоорондоо латин бичгээр шүү дээ. Латин бичгээр баг ихэнх ажил явуулж байгаа шүү дээ. Тий. Албан бусаар. Тэгээ ийм 3 янзаар бичиж байгаа. Заримдаа монгол бичгээр бичнэ, кириллээр бичнэ, албан бичгээр кириллээр бичнэ. Ном судраа монгол бичгээр энэ уншина. За албан бичгийн одоо юмнуудаа бас монгол бичгээр гаргадаг болчлоо. Тэгсэн мэт хоорондоо ярихаар хоорондоо чат юунуудаа чат мессенжер юмнууд бол дандаа бид нар бол 3 морь унж авч тий. Тэгээ одоо яах вэ? 4 дахь морь оруулаад ирвэл одоо 4 дахь морь одоо монгол бичгээр байгаа юг уулаа гаан гэдэг нөгөө альбагаар ингээд гайлаглаад явбал бүр нэлээд хэцүү байх. Зүгээр яг хөө тэр нэг шинэ ухааны монгол бичгийн сурвалжуудыг бол тэр монгол бичгээр гайлаглж бичгэд бол зөв л дээ. Судалгаанд тэр бичгээс өөр замгүй. Яг одоо бид нар хэрвээ латинтай холбоотой зүйл ярихаар бол бид нар монгол хэлээ яагаад тэгвэл латин руу явах гэж юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Энд бол нэгдүгürt улс төрийн зорилго юм уу? Бид нар бие даасан хүмүүс өөрийн одоо гадаад бодлого тодорхойлж байгаа сургалт боловсролын системийнхээ өөрийн бодолтой байна гэж байгаа бол Монгол улсын дотооддоо шийднэ. Одоо бол янз бүрийн хүмүүсээс бол асууж одоо шийдэхээс илүү бид нар тэгвэл ингэж явсан одоо ингэж шийдэгээд латин руу шийдэх нь бол манай дотоод асуудал те. Тэгээ тийм зорилгоор нийцэх гэж байгаа бол одоогийн яг кириллийг бид нар латинаар солих гэж бол шууд цагаан гэдэг үгийг үсгийн тэмдэгтийн солих гэж байгаа тэр нь шүтггүй бол байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар монгол хэлний зүй рүү нийцүүлж кириллийн алдааг залруулж тийм ээ кириллээр бичиж байгаа зүйл тэр асуудал байгаа бол тэрийг тодорхой хэмжээнд шийдэж латин руу орно гэхээс биш кириллээр байгаа юм яг тэмдэг солих тухай тэр бол одоо ийм л асуудал болчихно л да. Тэр бол латиныг авснараа бид нар монгол хэлний зүйд нийцэх ийм шийдэл байна гэдэг зорилгоор нэгдүгürt тийм зорилго байж болох юм. Нөгөөх нь бол бид нар одоо өмнө одоо тэр улс төрийн зорилгоор авсан юмнасаа татгалзаж байгаа гэдэг тийм улс төрийн нүүдэл энэ төр одоо гаргах шаардлага байгаа тохиолдол бас бодох ийм 2-3 шалтгаан багш юм тийм. Энийг бодож шийдэх
шийдэл болол зүгээр. Яг ингээд шийдэх гэхээр бас нэг асуудал бол байна. Одоо энэ сайн нэг 3 морин жин гэдэг шиг бид ч ингээд латинаар бичээд байгаа ингээд бүр зөндөө явчлаа. 10 жил биччихлээ шүү дээ. 2010 оноос за бүр 2005 оноос гээд 20 жил латинаар байнга өдөртөн баг хэрэглээ болгоод тууцсан. Сүүлийн 10 жил 10 гаруй жил бол бүр ичимтэй бичсэн. Тэгэхээр тэнд бидний нөгөө мессенжерийн хоорондын мессежний зурвалсан хэлд бичигт бол дүрэн байхгүй явсан. Тэгэхээр одоо бид нэр латинаар ингээд дүрэн хийж гарна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бичижсэн юм багтаа их зөрчилт хүмүүс бас муу юм бол. Тийм. Тэгэхээр тэр зааг ялгааг бол бид нэр их тооцоолохгүйгээр ерөөсөө латин руу шууд шилжиж эсвэл монголч ер нь энэ хэл бичгийн асуудлаар бол ялангуяа энэ үсгийн дүрмтэй холбоотой юм их сэтгэл хөдлөлөөр ерөөс шийдэж болохгүй. Уг сууртай байж тэгээ хүмүүсээ ингээд хүмүүстэй зөв ойлголт хүмүүс үнэхээр ийм шүү гэдэг юмыг тайлбарлаж шалтгаан нөхцөл үр дагавар юмд тайлбарлахгүйгээр за ерөөсөө 10 жилийн дараа шилжиж чинь ингэж бид нар ингэн гэсэн маягаар ингэхээр их болдгоо бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй байхгүй. Бэлтгэл ажлыг сайн хангахгүйгээр огцом шилжих бол их аюултай. Одоо энэ Монгол хүчгийн дүрмийн асуудал байна шүү дээ. Би бол энийг шүүмжилтэй байдаг. Юу Монгол хүчийн шилжилт гэдэг. 2015 оны 2 сар 12-нд хууль нь батлагдсан. Тэгээ 10 жил бэлдэж байгаад гэсэн үг шүү дээ. Зохих бэлтгээд хангасны үндсэн дээр гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд харлаа. Одоо ямар төрлийн байгууллагууд ямар албан бичиг гаргаж байгаа. За ерөнхийлөгч бол 2010 оноос албан бичгээ ерөнхий сайд их хурлын дарга бол адилдах төвшний албан тушаалтанд явуулж байгаа учраас 10 одоо 15 жил илгээгээд явуулж байгаа. Энэ жигдэрсэн. За энэ тэр гадаад хүлээж авч байгаа одоо албан байгууллага Монгол гэдэг улсын юм болсон байна. Монгол хүч ингэж Монгол хүчтэй юм байна гэх. Тэр албан бичиг 15 жил явцсан. Тэгэхээр өөрөөр тэр дипломат харилцааны хувьд төр нүүр царай болоод ингээд нэг тийм дипломат хэл болоод л ингээд яваад байгаа. Тэр бол жигдэрсэн. Одоо өнөөдөр зүгээр дугаар хорооны иргэний одоо иргэд урлын дарга те иргэдийн нийтийн урлын дарга тэр засаг дарга энэ төрлийн байгууллагуудын албан бичгийг явж байгаа юм. Хин дүгнсэн яасан юм. Тэр би бол энэ дээр хангалтгүй гэж бодож байгаа. Угаасаа хангалтгүй юм бол хангалтгүй л хэлсэн дээ шүү дээ. Тэгээ энэ хангалтгүй байгаа бэлдээгүй юм бол ийм аюултай буцаагаад хүн дургу болчихлоо. Одоо энэ төрлийн байгууллагуудыг харалт энэ сонин дээр хүмүүс бичсэн сумын засаг дарганд хамгаалсан албан бичгийг гаргаж байгаа байгууллагууд ихэнх нь гарахгүй. Ягаад тэдний буруу шүү дээ. Өөрөөр тэр сум чинь 5 бодол бичгийн сас хэрэгжилсэн бол дахиад тэрийг гаргахад 10 бодол бичгийн сас хэрэгжилж шүү дээ. Яг тэр эдийн засгийн талаас тэр чинь нэгдүгürt нэг юм 2 гаргаж байна. Тэрийг одоо та бол билүүсэн одоо тийм хэрэг байна уу? Бүхэд албан бичгүүд одоо Улаанбаатар томил дээр ажиллаусгаа гэхээр одоо тэрийг бүгдийг гаргах юм уу? Эсвэл нийтний хог зөвлөлийг ажиллах тэрийг бүгдийг албан бичгийн монголчууд гаргах юм уу? Гэрэл хоёроор те. Энэ эдийн засгийн нэгдүгээр дүр ашиг бодох хэрэгтэй байна. Хоёрт нь бол одоо техникийн боломжуудын асуудал байна. Unicode-ийн асуудлууд гэдэг. За тэрийг бол би яг монгол хүчгийн тэр нарийн ширийн одоо мэрэгчсэн техникийн хоорондоо ярилцж мэтгэлцдэг юм байна лээ. За үнэхээр энэний үр дүн нь хэрвээ бид нэг ингээд дутуу асуудлыг шийдэхээр хүмүүс их дургу болж ирж байгаа. Энэ монгол хүч гэж нэг онцгой таавар шиг юм. Одоо нэг сурж болдгоо юм байна. Байгууллагаас сургалтаа бол үзээд байгаа шүү дээ. Монгол хүчгийн сумын монгол хэлний багш нь очиод заагаал байна. За тэгээд үр дүнд хүрсэн нь маань ихэнх нь үрээгүй. Бодвол тэгээд эцсийн үр дүнд нь яах юм? Хүмүүс монгол хүчтэй дургу боллоо. Тэ. Нэг онцгой таавар шиг хүчин гэртний одоо хатны зураг шиг болчлоо гэж бодох вэ. Эн чинь хожмын үр дүнд нь үр дагавар нэг аюултай. Энийг бид нар сайн тооцоолж одоо кирилл болон латины асуудлыг ч гэсэн бид нар үнэхээр шийдэж болно. Шийдэх гэж байгаа бол латинтай холбоотой юм бол их ухаанлаг зөв шийдэж их олон талаасаа улс төр олон нийтийн хувьд мэрэгчлүүдний хувьд зөв хөдөлгөөгөөр саяны одоо энэ монгол хүчийн шилжилт шиг ингэж хийх юм бол одоо юм хийгээсэн хийгээгүй тэр. Би бол тэгж л бодож байгаа. За хоёлаа латин, кирилл, монгол бичиг гэсэн 3 зүйлийн хооронд нэлээд эргэлдэж сонирхолтой зүйлсийг ярилцлаа. Одоо ер нь үргэлжлүүлээ юу ярмаар вэ? Ер нь энэ монгол хэл судлал гэдэг энэ том салбар, салбар шинжилгээ ухаан хэл судлалын нэг хэсэг. Энд ер нь ямархуу үх төвхтэй явж ирсэн. Хоёлоо нь монгол хэл судлалын талаар жоохон ярилцсан. Энийг хэр баргийн бас үх төвх өнөөгийн байдал тийм. Ер нь
одоо хүмүүс зүгээр яг янз янзын одоо зах зохиолн сонсон хүмүүс юу гэж ярьдаг вэ? Монгол хэлэнд хэд хэдэн школ одоо сургуультыг жаяг байдгийн гинлээ хоорондоо өрсөлдөөд байдгийн гинлээ ч гэх юм ингээл зарим нэг нь бол 100 яриа маягтай те одоо ринчунгаан фракцж байсан гинлээ дамжин сүрэн фракцж байсан гинлээ ч гэх юм уу ингээд лувсан фондонгаан фракцж байсан ч гэдэг юм ингээл янз янзын тэгээд тэр нь бол зүгээр нэг тийм одоо бол бид нарт бол ямар шинжтэй орж ирдэг нэг тийм үлгэр домгийн шинжтэй гэх юм уу хууч яриа шинжтэй орж ирээд байдаг. Гэтэл яг энэ монгол хэлний судлалын асуудал ер нь хэдэн оноос эхэлж яаж хөгжиж явсан одоо хойл бол тойм ярина шүү дээ. Нарийн эрдэм бүр нарийн эрдэм шинжилгээний ном зүйн тойм биш. Ер нь олон нийтэд ойлгуулахад ер нь нэг багцаагаар ямар хөө түүхэн тойм байсан. За өнөөдөр ер нь энэ салбарт хөгжил ямар байгаа, гол судалдаг зүйлүүд нь юу байгаа, сорилт бэрхшээл юу байгаа. Тэгээд монгол хэл бол одоо монгол хүн бүрийн л асуудал. Гэхдээ хүн бүрийн энийг бол нэг их бас тоохгүй байх шиг байна, анзаарахгүй байх шиг байна. Баян хэрэгэлдэг гэрнээ тэр зүйлдээ одоо нөгөө нэг дэрэгдээ байгаа эрдэнэ харахгүй гэдэг шиг нэг иймэрхүү байдалтай байнуудаа л гэж би хараад байгаа. Тэгэхээр ер нь энэ монгол хэл судал маань ер нь ямар хөө юм бэ? Ямар хөө шинжлэх ухаан юм бэ гэдгийг бас яг тэр хүн болгон энийг бас яриад байдаггүй учраас шинжлэх ухааны талаас нь та нэг бас нэг жоохон дэлгэрүүлээд ярьж өгвөл. Монгол хэлний хувьд бол монгол хүмүүс их анхааралтай. Их чухал нандин гэж боддог юм шиг. Тэгээ монгол хүн бол ямар ч монгол хүнтэй уулзахад монгол хэлний талаар ярьдаг. Ер нь бүх ярьдаг. Тийм ээ. Тэгээд монголын түүх ярьдаг. Энэ бол бидний одоо энэ туулж бүтээж ирсэн түүх соёл үндэсний онцлог байж магадгүй. Тэгээ ямар ч монгол ирчүүд уулзахаар заавал бүх ярьдаг гэдэг шиг тийм. За ер нь тэгэл нэг юм ярих тэгэл монгол хэлний юм орон шит айл улаанд сурагч байна. Оюутан байна марг тийм. Тэгэл энэ хүүхдүүдийн хэл ус гал ингээд санаа зовж ийн гэдэг чинь л энэ хүүхдүүд манай хүүхдүүд англиар яриад байна монгол хэл байдгүй гал ингээл. Энэ одооны хүүхдүүд монгол хэлний болохоо байлаа гэл ингээл нэг монгол хэлээ хайрлах хамгаалах ийм бол хүн болгоны амнаас гарч байгаа юм л да. Тэгэхээр бол тэр монгол хэлийг сонирхдаг, судалдаг хүмүүс бол монголчууд ер нь бүгдээрээ л тодорхой өөрийн хүрээнд монгол хэлд анхаардаг юм шиг байна. За судалгааны түүхийн хувьд зүгээр их ерөнхий байдлаар жоохон тоомлоод товчхон яриа. 1800-аад оноос өмнө бол уламжлалт одоо хэл шинжилгээний ойлголтоор бол монгол хэлийг судалдаг барьдаг ийм ойлголт байсан. Бичиг үсгийн дурсгал хадгалах, хамгаалах, зүй тогтолцоог тайлбарлах, хэрэглэхэд амархан болгох зорилгоор судалдаг ийм уламжлалт хэл шинжилгээний гэсэн ойлголтууд бол байсан юм шиг. 1800-аад оны дунд ихээр одоо 1830-аад оноос эхлээд энэ Оросууд Монголыг судлах зорилгоор түүх, соёл, археолог олон салбараар ингээд Монголыг судлах гэдэг экспедиц явуулж ш. Тэрний нэг тэр компанид ажиллая юм да. Нэг хэсэг нь бол монгол хэлийг судлах ажил байсан. Тэгээд Шмидт, Ковалевский гэдэг олон хүмүүс 1830-аад онд монгол хэлний зүй гэдэг юм ном бүтээл бичиж гэлсэн. Тэр бүтээлүүд бол нөгөө энэ Европын одоо хэл шинжилгээний уламжлалт орчин үеийн хэл шинжилгээний арга зүйгээр монгол хэлийг судлах анхны оролдлогод байсан гэж үздэг. За тэгээд тэр уламжлалч нэг 1030-аад жил үргэлжлээд ирэх хамтар Монголд үндэсний одоо зэхэд нот гарчиж байгаа шүү дээ. Монгол улс тусгаар тогтносон 11 он тусгаар тогтнолоо 24 онд одоо үндсэн хуулиа батллаа. За ингээд улс төр нийгмийн байдал өөрчлөгдөд ирсэн. Зарим улсууд нь түрүүчээс Оросд очиж сураад эхэлсэн. Герман руу явж эхэлсэн. Ингээд тэр Орос хэлээр бичсэн монгол хэлний зүйтэй шинжилгээ танилцсан баг. Тэгээд 1930-аад он чинь Ишдор Жуанх монгол хэлний дүрм гэдэг ном гаргалаа шүү дээ. Хэлний зүй. Тэгээд Лувсан Ононгоо гэдэг. Тэгээ монгол хэлний зүй тогтолцоог хэлний зүйг тэр Оросын эрдэмтдийн анх одоо шанган татсан. За тэр улс төрийн цаад зорилго нь бол энэ тустай болж байна. Тэр одоо арга зүйр судлах ажил бол 1930-аад оноос эхэлсэн. Тэгээ 1930-40-аад онд бол нэлээд анхны одоо сууруудыг тавьж анхны одоо хэл зүйн бичгүүд бол гарч эхлээд 1960 хэдэн онд энэ бас одоо манай улс ч өөрөө хичээсэн баг бас нөгөө улс төрийн хамтран зүтгэгчд маань бас
даалгавар болгоор өгсөн юм шиг байна. Тэгээд бол бүгд найрамд Монгол Ард улсын түүх чинь 66 онд гарсан. Тэр үед бас шинжлэх ухааны академийн актемаас орчин цагийн Монгол хэл зүй гэдэг ном гаргасан. Академийн зэнхэр ном гэж хэлдэг. Тэр ном гарсан. За бараг соёлын түүх тэр үед гарсан баха. Тэгэхээр тэр 60-аад онд бол энэ одоо байгаа нөхцөл байдлуудаа нэг дүгнээд зэгцлээд одоо энэ судалгааны чиглэлнүүдаа нэг багцлж үзээгээд ингээд анхны хэл зүйн гарч ирсэн. За тэгээд шинжлэх ухааны одоо эрдэмтэд тэр үеэс ингээд судалгааны чиглэлээр нэг бүтээл эхлээд бичиж эхэлсэн 1900 одоо 60-аад он 70-аад он 80-аад онд бол яг тухайлсан одоо өгүүлбэр судлалаар бүтээл судлалаар авиа зүгээр ингээд хүмүүс мэрэгчлэнүүд бэлтгээд зарим нь Оросд очиж сурж байсан. Бас ихтэй сургуулийн багш нар бол Индиг рүү за Япон руу өөр барууны улс руу ч бас явж эхэлсэн. 1970-аад 80-аад. Тэндээс бол нэг Унгар гэдэг ингээд Европын улсуудаар ч сурч эхэлсэн. Тэндээс бол нэг Монгол хэлний зүүн ийм наривчлсан судалгаанууд бол их гарч эхэлсэн юм шиг л. Тэгээд л одоо нэг сэдвүүтэй ажлууд эхэлсэн эрдэмтэд хэл шинжлэлийн мэргэжлийн одоо ийм наривчлсан судалгаа хийдэг хүмүүс бол тэр бүгд гарч ирсэн. Тэгээд ихтэй сургуулиуд тэр үед 1942 онд Монгол Улсын их сургууль, 45 онд Монгол Улсын их сургууль анхны одоо монгол хэлний багш бэлтгэж эхэлсэн. За тэгэл 40 онд чинь нөгөө яг сая нөгөө бид нэр яриад байгаа Кирилл бичгийн үсгийн дүрм зохиож явах үед л одоо Монгол Улсын их сургууль анхны монгол хэл бичгийн мэргэжилтэнд бэлтгэж эхэлсэн. Тэгээ багш нараа бэлтэж эхэлсэн, судлаачид нь гарч ирсэн. Тэр бол бидний яг хэл шинжлэлийн наривчлсан судалгаа хийсэн бол 80 орчим жил бол. За үндэс суурийг тавьсан гэх юм бол 200 орчим жил болно. За яг монгол хэлний зүй тогтолцоог судалсан анхны судалгаанууд одоо монгол хүн хийж эхэлсэн гэвэл нэг 100 гаруй жил. 100 орчим жил. Тэр судалгааныг цааш суурийг нь тавьсан бол 200 орчим жил. Үндэсний одоо хэл шинжлэлийн мэргэжилтнүүд бэлдэж эхэлсэн бол нэг 80 орчим жил болж байгаа. Тэгээд ихтэй сургууль, Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль багшин дээр үндэсний мэргэжилтнүүдэд бэлтээд ийм тогтолцоотой боловсролыг олгож эхлээд тэгээд хамгаалуулах зөвлөлтөй болоод дотооддоо бас эрдэмтдээ хамгаалуулдаг, гадагшин сургаж хамгаалуулдаг. Иймэрхүү замаар л одоо сургуульд судалгааны ажил эхлээд явсан. За 1900 ерөнхий тоон байдлаар 1900 одоо тэр 40-50-аад оноос эхлээд энэ судалгааны ажил бол үндсэндээ ийм бүтцэл шинжлэлийн судалгаанууд, хэлний зүүн бүтцийг судлах, одоо монгол хэлний бүтцийг судлах ийм судалгаанууд бол нэлээд голчилж авсан. За тэгээ 1900 одоо 1970-аад он 80-аад онд бол илүү бас утгатай холбоотой судалгаанууд бас нэлээд наривчилж ирсэн. За тэгээд 2000-ад он гараад хэл шинжлэлийн орчин үеийн шинэ онол арга зүйн талаар бас судлах, сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр судлах, тань мэдгүй хэл шинжлэлийн чиглэлээр судлах, хэл шинжлэлийн одоо бусад өөр орчин үеийн ямар шинжиг хандлагууд байгаа юм те, компьютер хэл шинжлэлийн асуудлууд гэдэг өөр судалгаанууд бол ийм одоо орчин үед ямар хэл шинжлэлийн судалгаанд хөгжиж байгаа. Тэр судалгааны зах зохиос бол 2000-ад оноос илүү хөгжиж. Одоо тэгээ энэ чиглэлээр хүмүүс бас наривчилсан судалгаа хийгээд магистр докторийн ажил бичээд за тэгээ бакалаврын оюутнууд ч гэсэн зөндөө олон судалгаа хийгээд ингээл хөгжөөд явж байгаа нэг юм салбар баг шүү. Одоо та нэг судалгааны жишээ болгож бидэрт ярьж өгч. Одоо бид нар жишээлбэл эдийн засгийн судалгаа гэхээр би бол ингээ ойлгоод байна л да. Магадгүй одоо нэг тодорхой нэг бодлого явуул тэрний эдийн засгийн сонирхож байгаа инфляцч байдаг юм уу, ажил хөдөлж байдаг юм уу, ядуурлж байдаг юм, тэрэнд яаж нөлөөлөх вэ гэдэг юм ярьж байгаа шүү дээ эдийн засгийн судалгаа. За бизнесийн судалгаанууд гэх юм бол юу гэдгийг тухайн компани ажилтны сэтгэл ханамжид юу нөлөөлдөг вэ? Тухайн компани дээр нэг ийм арга хэмжээ авах юм бол тэр компани бүтээмж яаж дэвшлэх вэ гэдэг юм одоо эдийн засгийн бизнесийн судалгаанууд гэхээр би нэг ийм судалгаанууд ингээ миний төсөөлөлд хамархан бууж ин л та. Хэл шинжлэлийн судалгаа гэхээр та жишээ болгоод одоо нэ за жишээлбэл нэг ийм асуудал ингээ судлаад иймэрхүү арга зүгээр судлаад иймэрхүү үр дүнд бол хүрч болох юм аа гэдэг юм уу нэг тэгээд хэлвэл бидэрт илүү одоо бас төсөөлөл буух юм болов? Монгол хүн монгол хэлээр яриад байдаг. Гэхдээ тэгээд одоо хоорондоо ойлголцоод байдаг. Тэгээд надад их сургуулийн оюутан болж байгаа үед манай ах トゥ нараас эхлээд багш олон хүн асуудаг гэсэн. Гэхдээ одоо чи одоо таны мэрэгжил дээр санхүү эдийн засгийн мэрэгчлэр сурдаг юм уу? Одоо юм монгол хүн монгол хэлээр яриад байхад яагаад монгол хэлний ангид ороод байгаа юм гэж асууж ирсэн юм л та. Тэр их сонирхолтой асуудаг. Би одоо 18 өстэй тэгээд тухайч нэг
нэг сүртэй хариултмаар нэг хэлжсэн. Би 4 төгсгүйд бол манай ихэнх ахтан надаас тийж асуух болсон байсан. Тэгээ энэ хүүхд ингээд сонирхлоо явчихсан. Яг тэр зүйл шиг ингээд хүмүүс ингэж асуудаг. Гэхдээ нэг монгол хэлийг юу гэж судалт юм бол тийм. Монголоор ярьж бүтэж байна. Судлах зүйл бол олон байгаа. Одоо жишээлбэл би заах ингээ 2 3 жишээ аваад л 1968 онд Лусан ондонгой орчин цагийн монгол хэлний бүтэц авиа хэлбэр 2 үг нөхцөл 2 гэдэг ийм 2 бүлэг бүтээл өчжээ. За тэр бол яг бүр өмнө хийжсэн одоо тэр судалгааныхыг суурийг үргэлжлүүлж гүнзгийрүүлээ тэр чинэнд нь тулгаад л тэр 2 бүтээл ингээ монгол хэлний авиа хэлбэр 2 үг нөхцөл 2-ын талаар ингээ бүтээл гаргаж байгаа. Тэгээ тэр 1900 тэр үедээ Монгол Улсын төрийн сойргол бүтээл шагналт төр хүртэж байсан. Тэнд одоо жишээлбэл монгол хэлний зүгийг тайлбарласан байна. За монгол хэлний бүтээвэр бол ийм учиртай. Монгол хэлний одоо бүтээврийг бид нар ингэж задлж тайлбарлах ёстой маа гэдэг гэж. Тэгээ тэр нь бол бид нар огт өмнө анзаараагүй байсан зүйлийг зүү тогтлон тайлбарлаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгжитэл ингээд зүү тогтлон тайлбарлаж байгаа нь биднэрт ямар хэвшигтэй. Гэхдээ өнөөдөр гинтхэн тэр авиа хэлбэр 2-ыг үг нөхцөл 2-ыг шууд бидний амьдралд өнөөгөө тэрийг уншингууд л шууд тасгаад буухгүй л дээ. Тэр энэ яг шинжлэлийн юмс наривчлан судалгаа бол эхлээд үндсэн судалгаанууд нь гараад дагаад нөгөө ихтэй сургууль тэгээд ерөнхий боловсролын сургуулийн сургалт нэвтэрдэг. Тэр нэвтэрсэн зүйл нь монгол хүн монгол хэлээрээ бичгэн хэлний хувьд яриа бичиг олон төрлийн яаж харилцаж монгол хэлийг зөв зэгцтэй ойлгомжтой сурах вэ гэдэгт тулгуур түлхүүр нь болж байгаа. Тийм учраас бол нэг докторийн ажил гарахад тэр докторийн ажлын судалгааны үр дүн хугацааны хувьд бол харьцангуй янз бүр байж болох. Алгуурхан байж болох, заримдаа бүр илэрхий шууд үр дүнгөөч гаргаж магадгүй л дээ. Ямар нэгэн байдлаар энэ монгол хэлэнд бол ийм зүү тогтолтой байна. Энэ зүү тогтлыг бид нар ингэж бичиг ярианда хэрэглүүл оновчтой юм байна гэдэг тэр зүйлсийг бол олж нээж тайлбарлаж байгаа зүйлс байдаг. За жишээлх юм бол ахаад нэг жишээ хэлэхэд за 1990-ад онд одоо 80-ад оны сүүл юм байна да. 80-ад оны сүүлээр манай босрогч өгш 1989 онд эхийн монгол хэлний эхийн тухай гэдэг ингээд тохиомл гаргасан. Тэгээд тэр ном гарснаас хойш чинь 90-ад онд монголчууд монгол хэлний салбарт их судлалд тулгуурласан, ихэд тулгуурласан юм даалгаврууд орж эхэлж байгаа. Одоо та хэд ингээ анзаарах бол 1970-ад онд 80-ад онд бичсэн 50-ад оны сургагчид энэ чинь бүр илүү баг одоо ихтэй сургуулиуд хэлний зүй шиг ном байж байгаа шүү дээ. Лусан онгоо бичсэн ном тийм бит. 6 дунд сургуулийн 7 8 дугаар гэдээ үзсэн гэсэн мөртлөө бүр одоо бүр их сургуулийн хэл зүй явж байгаа байхгүй. Бүр амаргүй. Тэгэхээр илүү нэг хэл зүүн шинжтэй. За тим ялгалууд их заасан. Тэгээд төгсгөл нөхцлүүдийг заадаг. За өгүүлбэрүүд заадаг. Өгүүлбэрийн бүтэц заагаад байсан. Гэтэл одоо бид чинь 90-ад оноос эхлээд л одоо ихэд суурилсан юм судалгаар өөрчлөлтүүд алгуурхан эхэлж явж байна л да. Ихийг задлан шинжлэх, утга санааг нь тайлбарлах. Энэ судалгаа бол тодорхой хэмжээнд өдөө үр дүн өгөөд явж байгаа. Тэгэхээр одоо дунд сургуулийн сурагч дан өгүүлбэр биш. Дан одоо бүтээврийн асуудлуудыг биш. Илүү өгүүлбэрийн ихийг задлах, ихийн гол санааг нь олох, илрүүлсэн санааг нь олох, ихийн бүтцийг тайлбарлах, ихэд дотор байгаа тэр бүрэлдүүлбэрүүдийг тайлбарлах, хилцс нэгжийг нь тайлбарлах, ихийн тэр түлхүүр үгсийг олох. Тэгээд ихийг дуурайж зохиох, ихийг ховргож зохиох гэдэг ийм даалгаврууд өгөөд эхлэхээр илүү нөгөө бичгийн ур чадварууд нь сайжрах ийм хандлагууд гарч эхэлж байгаа байхгүй. Гэхмэчлэнгээр одоо ингээл судалгаа болгоны ард сургалт бүх төвчний сургалтад тодорхой хэмжээнд нөлөөлждөг. Тийм учраас одоо ингээд бид нэр дэлхийн нийтийн хандлага хаашаа явж байгаа. Тэр юмтай бид нэр тодорхой хэмжээнд нийцэж л явуулах гэж ингэж зориол. Тэгээ өөрчлөлтүүд бол ингээд алгуурхан ингээл явж байгаа зүйл баг шиг. Одоо нэг асуудал байна. Жишээлбэл ингээд нөгөө хуйлд болон хуйланд гэдэг хоёр үг байгаа яваад байгаа байхгүй. Тэгээд ямар үед нь энэ гарч ирээд ямар үед нь энэ гарч ирдэггүй ингээд нэг
тиймэрхүү яриад байна л да. Одоо биш цас гэж ярихаар бол бид нэр цасны гэж ярихаас цасын гэж ярьдаггүй тийм. Тэгэхээр энэ төр жишээлбэл энэ бол үгийн зүй тогтолыг харж байна гэсэн үг. Энэ хаана ямар зүй тогтолтой үг байна вэ гэд. Жишээлбэл надад нэг хүн хэлэхдээ тэр хуйланд гэдэг чи мэдхийн тулд харьяалгын тий алгачулуу залгаад үзээ. Хэрвээ тэр нь хуйлны гэж үчигдэхгүй хуйлын гэж үчигжүүл наа чин тэндээ хуйланд буюу тийм энэ байхгүй гэж ойлгоно ч гэх юм уу. Тэгэхээр иймэрхүү зүй тогтолтыг л одоо судлаад байна гэж ойлгож болох уу? Нэг талаас энэ бол үгэн дээр бид нэр бүтээгүүр дээр дөрмийн юм дээр 1983 оны үсгийн дөрмийн нөгөө Монгол үсгийн дөрмийн гэдгийн уртл нь өмнөх одоо тайлбар дээр бичсэн байж. Одоо докторгүй юм яриад байгаа байхгүй. Докторгүй гэж одоо заримдаа байж идэг илэрх юм уу илэрхгүй тухай яриад шүү дээ. Тэгээд тэнд нөгөө бүтээгүүр залгаж үздэг. За шалгалтанд гэж үчих юм шалгалтад гэж үчих юм. Тэгэхээр тэрийг сая танд тэр тайлбарлаж хэлсэн юм чинь яг л зөв тайлбарлсан. Шалгалт аас гэж үчиж чинь тий. Гарахын тий ялгаж залхахаар аас гэж байгаа юм бол шалгалт тад гэж үчих юм. Энэ байхгүй. Шалгалтнаас гэхгүй тийм ээ. За шалгалтны гэхгүй. Шалгалтын дараа гэж. Тэгвэл шалгалт тад гэх нь зөв юм байна гэдэг. Тэр дээг залгахад ингээ хүмүүс жоохон эргэлзээд байдаг юм байдаг л. Тэгээ тэрийг бол тэр үсгийн дөрмийн одоо юунаас нь тэр бол цаад явж нөгөө хилний зүйтэйгээ бас холбоотой байгаа учраас тэрний илэрхгүй тухай яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол одоо тэр шалгах арга нь бол саяын тэр өөр бүтээгүүрүүдийг залгаж үзсэн. Тийм л бол залгаж үзэх тэр бус нь илүү тодорхой болчихж байна. Хилний монгол хэлний тухайд бол яг үсгийн дөрмийг тэгж наривчил судалдаг хүн бол цөөхөн. Үсгийн дөрмийг зохиохдоо үг зүүн зарчим, авиа зүүн зарчим, түүхэн хил зүүн зарчим гэдэргээд олон одоо үндслийг үндслэж ингээд зохиодог. Түүнээс ч одоо ингээд за одоо цээжүүлэх уу гэж нэг яриад байгаа зохиодог. Тэр бол түүхэн хил зүүн зарчим. Одоо тэнхим гэдэг үг байгаа шүү дээ. Тэнхим гэдэг үгийг одоо бид нар жишээлбэл итэ бичих юм байна. Ирэх гэдэг үгийг яаж үчих ингээд энэ түүхэн хил зүүн зарчим гэж үзнэ. Үг зүүн зарчим одоо авиа зүүн зарчим гэдэг тэр юмнуудыг харгалзаж үсгийн дөрмөө боловсруулж барьдаг. Монгол хэлнийхэн тэгээ юу судлаад байна гэхээр олон талын судалгаа байна. Тийм байна. За манай уламжлалт судалгаанд бол жишээл авианы судалгаанд гүнзгий хийсэн 20 дугаар зуунд нутгийн аялгаугаа судалдаг. Ойрд аялгаугаа, брод аялгаугаа, халах аялгаугаа судалж байна. Монгол хэлний бусад аман аялгуунуудыг судалж байна. Дарган аман аялгау болгоно судалж байна. За авианы зүй тогтлуудыг судалдаг. Бүтээгүүрүүдээ судалдаг. За жишээлбэл бүтээгүүр ямар бүтээгүүрийн дараа ордог. Ямар бүтээгүүр яаж ховсож өөрчлөгдөж байгаа. Утга нь юу юм гээд тэр бүх дарааллыг одоо ингэж судалдаг. Тий, одоо манай өсвөл одоо бид хамт ажиллаж байгаа манай Ганбаатар гэдэг багш байна. Ганбаатар багш бол одоо монгол хэлний дагууруудын байрлалын судалгаа хийгээд байгаа шүү дээ. Дагуурын байрыг ингээд судалдаг. Энэ дагуур бол ийм тохиолдолд ордог. Энэ дагуур бол энэ тохиолдолд ордоггүй, энэ буруу байна, энэ зөв байна. Ягаад энэ өөрчлөгдсөн гэдэг ингээд судлаад байдаг. Тэгээ одоо жишээл ховсож өөрчлөгдөж байгаа түүхэн одоо өмнө бичиж байсан дагуур нь одоо жоохон өөр үргээр энэ ороод байгаа дагууруудын олон янзын дагуурууд байна. Одоо мөхөөд алга болчихсон дагуурууд байж идэг. Гэх мэт ингээд тэр дагууруудыг одоо зүй тогтлуудын судалж байна. Тэгэхээр тэнд ахиад судлах зүйл байна л гэсэн үг шүү дээ. Өгүүлбэр зүүн талаар судалж байна. Их судлалын талаар судалж байна. Тэгээд одоо нэг хэлний бусад үзэгдлүүдийг ингээд судалдаг, сурвалж жүжгүүдээ судалдаг. Тэг хэл шинжлэлийн олон салбарууд бол байна. Би одоо тэр авиалбар зүй, авиа судалдаг, өгүүлбэр судалдаг, бүтээгүүр судалдаг, сурвалж судлалын талын хүмүүс би биш учраас тэрийг нэг наривчлаас илүү. Одоо жишээл өгүүлбэрийн асуудал байна. Ихийн тухай ярихад амны өгөрийн судалгаатай холбоотой зүйл учраас би жишээл хэлэхэд монгол хэлний зүй тогтолд ихийн холбох тухай ярьж байгаа. Өгүүлбэрүүдийг хооронд нь яаж холбох? За нөхцлөөр холбож байна. Холбоосоор холбож байна. Бас утгын ямар холбоос хийж болох юм гэдгийг бид нар наривчилж судлах хэрэгтэй болж ирж байна. Өгүүлбэрүүд. За цогцлбөрүүдүүд яаж холбох юм? Эсээ бичиж шүү дээ. Эсээ бичиж бол одоо бид нар төгсгөлдөн гэж бичээд байгаа бол тэр төгсгөлдөн гэдэг чинь тэгвэл ямар үүрэгтэй ороод идэв. За тэгвэл жишээлбэл гэдгийг одоо манайхан бол өгүүлбэрийн эхлэлтэй жишээлбэл гэж хэлж байгаа шүү дээ.
Тэгвэл цогцлбор эхлэхдээ жишээлбэл гэж байдгүй юм байна. Харин гэдэг бол цогцлборын ихэнд байдгүй юм байна. Дандаа өгүүлбэрийг жишээлбэл үргэлжлүүлж авдаг. Одоо хамгийн наад зах нь бид нар ингээд хүмүүсийн яриа яагаад ойлгомжтой байдаг юм гэвэл эхлээд санаагаа хэлждэг. Тэгээд тодорхойлсон мэдээлэлд ардталтанд дагуулж явуулдаг. Энэ ялангуяа энэ компани сурчлагаанууд тэгээд энэ улс төрчний хэлж байгаа үг их тодорхой сайн хүний анхаарал татчаа ярьж байгаа хүмүүс нь яг тийм арга зүй бүтцийг эзэмшсэн байгаа. Тэр риторик тийм ээ. Тэр арга зүй бүтцийг эзэмшсэн учраас Монгол улсын одоо жишээлбэл эх оны төсөвт бид нар ийм өөрчлөлт одоо юм тусгана. Жишээлбэл гээд ярихаар хүмүүс тодорхойдог. Жишээлбэл бид нар багш нарын цалин тэтгэврийн асуудлыг ингэж эсвэл зүгээр ингээд дан тодорхойлтууд яваад байдаг хүмүүс. Төсөв бол юм байна. Ерөн төсөв бол ингээл нэг юм яриад нэг өдгөө давтаж яриад ингээд хүний яриа өнгө сонирхол болчих. А гэтэл хүмүүс ингэж хэлж байгаа шүү дээ. Монгол хэлний асуудал ярьж байгаа бол төсвийн асуудал, санхүүгийн асуудал ярьсан ч бараа бүтээгдэхүүний тухай ярьсан ч манай Монгол улсад одоо 2026 оны төсөвт ийм 3 зүйлийг тусгаж байгаа. Гэж хэлэхэд хүний анхаарал төвтөрдөг. Нэгдүгürt гэж хэлэх чинь холбоос, хоёрдугаар холбоос, гуравдугаар холбоос. Тэгээд тэрийгэ төгсгөлтөн гэж дүгнэж юм те. Төгсгөлтөн гэж дүгнэж байгаа яриа бол илүү зэгцтэй. Илүү системтэй ярианууд болж байгаа. Тэр одоо зүй тогтлуудыг одоо бид нар тодорхой хэмжээнд тайлбарлаж байгаа хэрэгтэй. Энэ юм өчтэй, энэ юм өчтэй. За хууль биччихсэн шүү дээ. Хуулийн төсөл боловсруулалтад ч гэсэн яагаад бид нар эсвэл гэж сонголтын зүйл дээр эсвэл гэж бичээд байгаа. Манай хуулийн бол эсвэл гэж бичээд байгаа чинь хөл болно л доо. Тийм. Эсвэл гэж бичихгүйгээр бичиж болох юм уу? Тэгэхээр устгах тодорхой биш болчиход байдаг. Ямар тохиолдолд баа гэж үчиг, ямар тохиолдолд болон гэж үчиг, ямар тохиолдолд буюу гэж үчиг тийм. Ямар тохиолдолд үүн гэж үчиг. Ямар тохиолдолд тэгээд гэж үчиг, ямар тохиолдолд тэгвэл гэж үчиг гэдэг энэ зүй тогтоодыг жишээлбэл наривчлал тайлбарлах хэрэгтэй. Яг тэрийг нөгөө энэ хэл шинжлэлийн онлын үүднээс тайлбарлаж Монгол хэлний зүй тогтолыг ингэж тайлбарлаж тодорхой болгож иж бидний бичгийн ур чадвар уламжлал сайжирдаг. Тэр энэ чиглэлийн л одоо юмнууд ингээл тал талаас нь хийгээл тэр судалгаанууд ингээд сурах чиг судалгаануудаа ингээд нэвтрээд ингээд явах нь бидний бичгийн ур чадвар юмнууд ч гэсэн сайжруулах. Тийм би таны ярьсан тэр холбоосууд дээр бас яг нэг зүйлийг анзаарчихсан. Бас манай хэл шинжлэлийн ч гэсэн анзаарсан байсан. Би тэгээд нэг тусдаа сэтгэлгээ номдоо оруулсан. Тэндийн нөгөө формал логикийн тухайн асуудлыг ярьж байгаад оруулсан. Монгол хэлний хамгийн бодлонтой холбоос бол энэ буюу гэдэг холбоос юм байна гэж. Тэгэд буюуг монгол хүмүүс юу гэж ойлгоод юм бэ гэхээр хоёр янзаар ойлгож байна. Хөвчлэн ингээд би судалгаа маягтаа асууж байна шүү дээ. Чи буюу гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр нэг хэсэг хүмүүс эсвэл гэж ойлгож байна. Нэг хэсэг хүмүүс үл яг одоо логикийн хувьд хоёр equivalent буюу ижил чанартай зүйлийг харьцуулахад нөгөө англиар бол нөгөө aka also known as гэдэг шүү дээ. Тэгэхээр буюу тэгж ойлгож байна. Жишээлбэл Сүхбаатар Жанжин буюу Гомбаатар гэх юм бол Гомбаатар бол Сүхбаатар Жанжин мөн. Сүхбаатар Жанжин бол Гомбаатар мөн гэж ойлгож байна. Тэгсэн асуудал хаанаас юм гэхээр за өдөр тутмын яриагаа байх гэхэд иргэний хуулийн хоёр заалт дээр энэ буюуг хоёр ялгаатай ашигласан байна. Нэг газар нь юу гэж хэлсэн бэхээр 18 нас бүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай ажиллаж байгаа байхгүй. Тэр нөө иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нэг 18 нас хүрсэн. 18 нас хүрчих юм бол иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болчихно гэж. Тэгээ явчихсан чи яг иргэний хуулийн хойдолд дахиад нэг газар ирсэн чинь хууль буюу гэрээ зааснаар явчихж байгаа. Хоёр өөр юм. Хууль буюу гэрээгээ ярьчих чи бид нар хууль гэрээ хоёрыг хооронд адилхан гэх гэдэг чинь. Тэнд бол нөхөр ямар утгаар орж ирэх вэ? Эсвэл гэсэн утгаар орсон байхгүй. Хууль хуулиар зохицуулаагүй бол гэрээгээр зохицуулсан байж болно тийм. Мэдээж хууль зохицуулсан бол хуулиад байгаа. Хуулиар зохицуулаагүй тийм ерөнхий их нарийн зүйл бол гэрээгээр зохицуулаад явчих болно гэдэг санаа гарахтаа хууль эсвэл гэрээнд заасна гэж. Тэгээ их нарийн хариуд эсвэл гэдэг нь бас манай логикийн хэрнэ хоёр янз байна гэдэг. Нөгөө загт бодомж гэдэг юм гарч ирж л да. Нөгөө эрс болон эрс бус гэдэг. Одоо логик болон математикийнханд А эсвэл Б гэх юм бол тэр хоёрын дор хаяж нэг нь байхад хангалттай гэж байгаа байхгүй. Одоо А Б хоёрыг хоёулангийн наваад ирвэл окей гэж байгаа. Кофе эсвэл цай гэвэл бид нар өдөр тутмын хэрэглэн дээр бол юу гэж боддог зөвхөн нэг нь гэж ойлгоод байдаг. Нэг бол кофе, үгүй бол цай. Хоёулаа болохгүй гэж үздэг. Адил логикийн хувьд тэрийг юу гэж үздэг хоёулаа болно гэж үздэг. Хоёулангийн наваад кофе цай хоёрыг хоёулангийн наваад ирэх юм болно гэж үздэг ч тийм. Нэг иймэрхүү байдлаар одоо энэ холбоосууд дээр жишээлбэл одоо ингээд миний судалснаар бол одоо ийм таны ярьсан одоо тэр баа бөгөөд болон гэдгийг яг яаж холбогдсон гэдэг бол маш сонирхолтой асуулт байна л да. Би бол одоо тэгэл заримдаа бол тааллаараа уншиж үзэж байгаа л аль нь нэвтэхэн байна, сонсож үзэж байгаа л аль нь нэвтэхэн байна гэл холбоо ичдэг байхгүй юу? Тийм энэ яг миний
хийдэг одоо судалгаатай холбоотой зүйлтэй сэдв. Тэгээ яг юун дээр бол одоо өөрийнхөө судалгаа ярих нь илүү одоо сайн мэдж байгаа учраас тэрийг илүү яриад авч тэ. Энэ Халди гэж судлаачдаг. Майкл Александр Кирквуд Халди гэдэг алдартай судлаач байсан. Systemic Functional Grammar буюу тогтолцоо үүргийн хэл шинжил гэдэг юмыг үндэслэсэн тогтолцоотой ингэж системийг бий болгож ингэ танилцуулсан. Энэ бас бараг 50-аад оноос гэж ажилласан. Тэгээд энэ гол ном нь бол тэр одоо манай хэл шинжилгээ хүмүүс бас ашигладаг Cohesion in English гэдэг 1976 онд гарсан. Тэрнээс хойш бол маш олон ном бичсэн. 80-аад 90-ад онд бол бүр хамгийн сүүлийн 2014 онд л тэр одоо Introduction to Systemic Functional Grammar гэдэг ном илүү бүр хамгийн төгсүүлийн хөлбөр 14 онд баг. Тэгээ бараг 50-60 жил ажилласан юм да. Тэгээ энэ хүний боловсруулсан дээр тогтолцоот үүргийн хэл шинжил буюу альва одоо хэлний үзэгдлийг утгын болон үүрэг асуудал ингээс системтэй авч үздэг энэ онлын хүрээнд энэ холбоосыг ихийг холбодог хэд хэд арга байна. Саяхан яриад байгаа саяхан тэр холбох гэдэг бол нийтэд нь cohesion гэж байгаа. Энийг бол монгол хэлээр бид нар бол холбоосжилт гэж болгож байгаа юм л да. Тэгээ дотор нь бол нөгөө conjunction асуудал. Сая ба conjunction. Тэгээд дээрэс нь ellipsis, substitution, reference, lexical cohesion гэдэг ингээд 4-5 зүйлсийг тэр одоо энэ Халдийн нарын одоо сүүлд нэг бүлүүр гэдэг ингээд олон хүмүүс нэмэгцээ. Тэр хүмүүсийн энэ онлын хүрээнд тайлбарладаг. Яг би тэр онлыг жоохон баримталдаг. Өөрөөр тэр онлоор маш олон судалгаанууд ингээд хэл хэлний судалгааг тайлбарлаж үздэг. Тэр онлын хүрээнд монгол хэлний зөв тогтолцоог тайлбарлахыг зорж байгаа. Тэгээд бодоход саяхан яриад байгаа тэр conjunction-ыг одоо холбоос гэж яриад өмнөх одоо судалгаануудыг Монголд 10-аад холбоосын талаар одоо үйлдвэрсэн судалгааны нэг хэсэг болгоод тодорхой хэмжээгээр тайлбарлаж явсан байдаг. Яг нь бид нар бол нэг сүүлд нэг 100 гаруй холбоосыг яг энэ онлын үүднээс тайлбарлахыг зорьсон. Яг тэр судалгаа хийж явах явцад бол саяхан тэр эсвэлийн тухай ярьж байгаа. Буюу болон ба. Тэгээ зөндөө олон зүйл байгаа юм л. Тэн дээр жишээлбэл яг тэр буюу одоо гарч иж одоо газрын тухай хууль дээр байдаг санагдах юм. Иргэний тухай хууль дээр байдаг юм шиг байна. Монголд одоо түр хугацаагаар буюу байнга оршин суух гэсэн үг. Тэгэхээр түр хугацаа гэдэг бол 14 хоног чинь 30 хоног хэлж байгаа байх л та. Байнга оршин суух гэдэг чинь 6 сараас дээш бол явчих байх л та. Тэгээ тэр хоёр чинь хоёр өөр юмыг буюу гэж бол холбож болохгүй юм л та. Саяын яг тийм хууль буюу гэрээ гэдэг шиг болчих жоохгүй. Тийм одоо зүйл бол Монгол улсын одоо 930 гаруй хуулиуд гэсэн тийм ээ. Энэ хуулиудыг нэг шүүж үзэж танилцах ёстой юм байл. Энэ алдаа мадгийн яг бол хуульчид хүний амьдралыг шийдэн шүү дээ. Ийм нарийн ширийн буюу гэдэг чинь бол болох юм шүү те гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр тэр юмнуудаа наривчилж анхаарах ёстой. Манай хууль зүйн сургуулийн Мэнд сайхан багш бол тэр маа болон буюу бөгөөд гэдэг холбоосын талаар энэ хуульд хэрэгжилж байгаа зүйлийг бас нэг тайлбарласан байна л. Нэг өгүүлэл бичсэн илтгэл тавьж өгүүл болгосон байна. Тэгэхээр илүү одоо тэр 130 хэдэн хуулийнхаа зүй тогтолт одоо тэр холбоосуудыг бол нарийн анхаарах хэрэгтэй. Хамгийн их алдаж байгаа нь буюу эсвэл шүү. Хууль дээр бол алдаж байгаа юм шүү. Тэгээ энэ дашим дэлгэд манай энэ хуулийнх нэг зүйлийг бас бодчихмаар байна. Үндсэн хууль жишээлбэл үсгийн дүрмийн алдаа байдаг. За. Найруулга алдаа бол байгаа. Үсгийн дүрмийн алдаа дараах олох гэх алдаатай бичсэн зүйлийг одоо энэ үндсэн хуулийн хүмүүс ингээд оюутнууд тэр ингээд ярихаар яг үндсэн хууль юу гэж бичснээр нь авах гэдэг. Үндсэн хууль юу гэж бичснээр нь авах нь зөвөө. Олох гэдэг олох ингэж байгаа бол олох ингэ тэр зүгээр үсгийн дүрмийн алдаатай бичсэн үсгийн дүрмийн алдааг нь засаад бичих хэрэгтэй шүү дээ. Тэрхүүгээр тэгээд энэ дараах энэ хуулиудад дараах гэдэг үг манай Монгол улсын ихэнх хуульд одоо зөвлөн нэмэгдэж бичээлээ. Угаас үсгийн дүрмэн дээр үндсэн хууль дээр бичсэн гэж үсгийн дүрмээ үндсэн хуулийн дараах гэдэг үгийг л өөрчлөөгүй. Тэр үсгийн дүрмээр буруу бичсэн үсгийн дүрмээ дагуу бичих гээд байхад нөгөө хуулиудаа үсгийн дүрмээ ясна манай тэр багштай гэсэн учраас гэдэг ингээд яваадах юм хэлсэн. Тэрийг нэг бодчихмор юм мүү гэд дундуур нь бас тийж байгаа шүүмж маягтай хэлж тээ. Юуны хувьд бол тэгээд одоо биднэрт энэ холбоосуудыг үнхээр анхаарах хэрэгтэй. Сайн зүйтэй. Тэр баа гэдэг холбоос тэр чинь зэрэг зүйлэх болон салгах олон утгатай байх. Гэсэн мөртлөө ийм найруулгын олон их хэм маягаас хамааран бичдэг тохиолдол бол байна. Илүү албан хэргийн ярилцаанд бол одоо
баа гэж бичиж болж байна тийм ээ. Гэтэл одоо найзтайгаа уулзчихэд кофе ба цай уух уу гэж ярихгүй хэлт тийм. Тэгэхээр 1940 хэдэн онд 1920-ад 30-ад онд их баа гэж бичсэн бэл. Энэ манай зохиол бүтээлүүд. Тэгжсэн 40-ад оноос энийг нэг одоо хүмүүс уулзаад шүмжлээд үгүй нарийн хэтэрлээ шүүд энэ баа гэд. Тэгээд тэр манай Жамцын Бадруу хэлсэн шүү дээ. Дөрвөн баа минийх бишээ гэд. Нэг хүний бүтээлийг Жамцын Бадруугаар засуулсан юм л тийм үсч. Тэгээд Жамцын Бадруу сайхан засаад өгсөн. Тэгсэн чинь редакцийн явцсан юм уу да сүүлд нь дахиад баанууд бичиж өгсөн. Тэгээ сүүлд нь энэ хэвлэгдсэн тэр бүтээлд орж байгаа тэр дөрвөн баг нэг өгүүлбэрт бичсэн байна. Тэр минийх биш шүү гэд. Дөрвөн баг минийх бишээ гэд бичсэн байсан. Тим юм болсон юм шиг байлаа. Тэр 50-аад оноос хойш жоохон багасах гэж бодсон баг. Нацрал дуржинч бол Харанхуйд гэдэг зохиол байгаа. Харанхуйд гэдэг зохиол чинь эхний өгүүлбэр нь их урт. Тэр дотор чинь 2 3 буюу 2 3 одоо болон баа гэдэг ингээд бүр нэг холбоос тэр эхний тэр урт өгүүлбэр дотор хит хитэн баа болон буюу гэдгийг бүр гамгүй явуулсан гэж байна. Тэгээ одоо бол бид нар тэрнгүүр одоо их зохиолж байгаа одоо шүмжлээд л нацрал дурж маань гэж бодохгүй. Яг тэр үед нэг тийм лавлах авсан шүү. Болсон юм шиг байл. Тэгээд нэг 40-од оноос үгүй энэ арай хит орчуулга юм ихтэй болоод байна тийм ээ. Энийг ер нь жоохон цэгцлээ. Өвгөн шоу 2 гэх юмыг өвгөн баа шоу гэдээ явах үү тийм ээ. Өвгөн тэнгис 2 гэд бичих юм чинь өвгөн ба тэнгис гэдэг хэрэггүй шүү дээ тийм ээ. Гэж бодоо тэр 2 гэдэг юмараа холбоо олсон үүргийн үүсгээд ингээд явчт юм уу. Гэхмэчлэнгээр жоохон бодсон баг. За хоёлоо хамгийн сүүлийн хэсгээрээ ер нь энэ олон нийтийн Монголны боловсролын асуудлыг нэг хөндий гэж бодож байна. За тий. Би энэ сэдвийг яга хөндөд байгаа юм бэ гэхээр ер нь Монгол хүүхдүүд ч гэдэг юм Монгол хүмүүс одоо конкурс гэж байвал конкурс байгаа. Эсвэл одоо эзэлтийн ерөнхий шалгалт болчиход эзэлтийн ерөнхий шалгалтын үеэр нэг монгол хэлээр шалгуулж байна. Тэрний дараа бид нэр монгол хэлээр шалгуулъя гэхээр шалгуулах газар алга. За англи хэлээр шалгуулъя гэж болоод байгаа. Монгол хэлээр шалгуулъя гэхээр тийм стандарт тест байдгүй. Хоёрдугаарт тэрийг сурах хүчийг юу нь ямар байна? Одоо ерөнхий боловсролын сурах хүчийн дараа монгол хүн монгол хэлээр сурах гэвэл хаашаа хандах вэ? Энэ тал дээр одоо бид нар TOEFL гэдэг нэг юм шалгалт бол байгаад байгаа тийм Test of Mongolian for Foreign Language тийм as a foreign language буюу гадаад хүмүүс зориулсан монгол хэлний шалгалт бол байгаа. TOEFL-ийг өдөө төстэй. Монгол хүнд зориулсан монгол хэлний одоо компани дээр очиод хүүхдүүдээс ч юм уу ингээд манай дадлага хийх гэдэг оюутнуудаас монгол хэл чинь хэрвээ гэхээр хариулт нь үүдэг гайгүй гэж нэг үлдэх. За аргаан ороод чиний Яши монгол хэлний оноо чи хэд байсан бэ гээл тэгэл гацж байгаа. Гэтэл нэг төгсөө 5 жил болсон ч юм уу 6 жил болсон нөхрийг ажилд авах гэлээ. Чиний монгол хэл хэрвээ гэхээр нөгөө нөхөр чинь үзүүлж харуулхангүй болчиход байгаа юм. Тэгэхээр миний асуух гэдэг үндсэн санаа нэгдүгээрт нь олон нийтийн монгол хэлийг дахин сурах процесс, дахин сурах үйл явц дээр бид нар юу анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар яагаад бид нар монгол хэлний стандарт тест гэдэг юм уу стандарт шалгалт одоо тэр нь бүр яг одоо тэр TOEFL шиг те унших, сонсох, бичих, ярих гэдэг дөрвөн юмар нь буцаага монгол үнийг яагаад бид нар үнэлдэггүй юм болоо гэсэн. Энэ талын юм дээр ер нь сүүлийн үед ямар дэвшил явж байна? Ер нь яах хэрэгтэй байна? За ер нь юу хийх хэрэгтэй вэ? Юу хийж байна вэ гэдэг талаас нь л. Асл их лут асуултууд байна шүү. Юун дээр үнэхэр чухал да. Одоо дунд сургууль төгсөлт нь бол сайн ярьдаг шалгалт. Тийм. Бүх хүүхдээс нэг 4 сард авч шүү дээ. Тэгээд ихтэй сургуульд орж байгаа хүүхдүүд бол чиглэлээс хамаарат хүмүүнлэг талын хүүхдүүд бол монгол хэлээр шалгалт өгөөд л тэгэл очоо. Өөр одоо тэрнээс хойш дүгнжээ шалгалт Монголд ус байхгүй. Төрийн албанд орж байгаа хүмүүсээс нэг монгол хэлээр шалгалт авдаг. За өөр шалгалт байхгүй. За төрийн албанд ажиллахгүй компанид ажиллах гэж бол яах юм? За эсвэл ер нь би өөрийнхөө юм монгол хэл болж гин үү гэж бодоод нэг шалгалт өгмөр байдаг тий. Тэгж бас болмоор байдаг. Тэгэхээр тэрийг үнэлдэг юм бол одоо төрийн албан агчийн шалгалт гэдгээс өөр юм л байхгүй. Компаниуд хүмүүс бол өөрсдийнхөө үзмжээр нэг өргөдөл бичүүлж үздэг ч юм уу хувийн шалгалтууд бол байдаг. Яг тийм нэгдсэн шалгалтын систем бол байхгүй. За яг энийг бол бид нэр Монгол Улсын их сургуульд одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж ярьж байгаа. Энийг ер нь эрхчил бол ер нь баг иргэний монгол хэлний шалгалт гэж ярьж байгаа. Зүгээр нэршлийн хувьд жоохон өөрчлөлт магадгүй. Тэгэхээр яг үгээр өнөр бат хотох хинж байсан очиод Монгол Улсын их сургууль дээр очиод би ер нь монгол хэлний шалгалт бүр төгшний
үгүй юм бэ гэдэг шалгуулж болно. Тэр нь бол та нар одоо сорьсон тэр сая үндсэн чадваруудыг шалгах шүү дээ. Зүгээр мэдээж сонсголын шалгалт бол харьцангуй бага байх бах. Уншаад ойлгох чадвар те бичих чадварыг шалгасан ийм шалгалтууд авъя гэсэн тийм бол төлгөө байна бидэрт. Тэгэх юм бол одоо жишээл нэг компанид ажиллах гэдэг л нэг хэвлэлийн компанид хувийн компани хаач утсан та одоо тэгээд шаардж үзсэн нэг ирсэн залуугаас те. Өчигдөр тэр Монголын шалгалт. Ерөнхий Монголын шалгалт аваад хэдэн оноотой юм? 7 оноотой. Тэгвэл болж штэ. Эсвэл тэр шалгалтыг өгчөд аваад тэр оноо аваад тэр. Гэхдээ тэр тиймэрхүү маягт бид нар хийн. Ер нь бол энийг бид нар туршаад 2022 онд нэг туршилт хийж үзсэн. Одоо 3 жил болчихжээ. Монгол Улсын их сургуулийн агсан одоо 4-р түвшний бүх оюутнуудаас нэг тестийн шалгалт авч үзсэн. Илүү хэрэглээд чухалчилсан өсгийн дүрмтэй холбоотой, найруулга зүйтэй холбоотой ийм нэг шалгалт авч үзсэн. 2000 гаруй хүүхдээс. 2300 байсан баха. Тэр бол их айтайхан үр дүнтэй болсон. Тэгээд тэрнийх нь үр дүнгээ бид нэг сургалт хийж болох юм байна гэсэн ийм туршилт шалгалт авч байсан. Одоо тэрийг бид нэр хичээл ер нь хэрэгжүүлнэ. Сургагчийн хувьд тэгээд за энэ бол нэг юм шалгадаг ийм систем бол бүр байхгүй юм байна. Одоо ингэж хийхээр төлөвлөж байгаа. Бидний өөр одоо бус байгууллагууд юу бодож байгааг үнэхээр мэдэхгүй байна. За сургагчийн хувьд бол одоо ёстой тийм нэгдсэн тийм сургагч бол бас байхгүй. Дунд сургуулаа төгсөөл тэгэл хаягдчих штеп. Сул тавьчихна л та. Тэгээ одоо тэр хүн одоо хүн өөрийнхөө хөгжүүлэх өдөр зохиол уншиж байгаа байх. Эсвэл монгол хэлний одоо ихтэй сургуулиудын найруулга зүйн бичиг ч юм уу сургагчдыг үзэх маягаар бичгийн хэлгээд ном биднээс гаргаж ирсэн. Тэр номыг бүтээлгийг үздэг ч юм уу. Ийм бид наасан маягаар л үзэж болохоос биш. Яг одоо сайжруулах тийм нэгдсэн тийм тогтолцоотой системтэй гол аргачлалын асуудал байна л та. Яг ямар аргачлалаар боловсруулсан байдаг нь бол. Тэрнээс битэр яаж байгаа за энэ нөхөрт энэ л хэрэгтэй байлгүй бичих бол тэр үндэслэл биш. Тэр тодорхой суурь судалгаанууд аваад тэр судалгаан дээр үндэслсэн арга зүйгээ боловсруулад ер нь нэг монгол хүн нэг ийм төвшөнд эзэмших ёстой гэсэн тийм сургагч бол байхгүй. Тэгэхээр одоо бид одоо хийх хэрэгтэй болчихлоо. Бид нар ч одоо ингээл гадаад хэлээр нөгөө нэг NTED, HSK, TED, TOEFL-ийн TED оноо гэж яриад байдаг гинэ. Монгол хэл дээр нь бид нар хүний одоо ирмэлж чаддгүй те. За тэгээд бүр агсан төвшөнд нөгөө магадгүй эртний монгол хэлний найруулга эсвэл албан бичгийн найруулга хэрсэн ойлгож байгаа бүр шалгалтанд төрөлждөг үл их зүгээр байхгүй те. Бизнесийн захидал харилцааны чадварыг үнэлдэг те. Эхлээд нь ерөнхийг нь авчаад дараа нь наривчсан те. Одоо монгол хэлний одоо юу гэдэг албан бизнесийн монгол хэлж гэдэг юм уу эсвэл албан хэрэгцээний монгол хэл за төрийн албаны монгол хэлж гэдэг юм уу ингээд тэр болгон дээр ингээд жижигхэн хамаагүй олон шалгалтууд үүсгээд нэг стандартчсан оноотой болгочвол одоо манай ажил болгогч нар ч гэсэн амар болчихж байгаа байхгүй тийм яг тэр хөндлөнгийн 3 дахь жижигхэн шалгалт байгаа тийм бид нар ер нь гэхдээ надад юу бид нар сүүлийн үед ярьж байгаа энийг одоо ажил хэрэг болгох цаг нь болсон. Сургагчийн хувьд ч гэсэн бид нар бодгосон. Саяын тэр нөгөө Томпс гэх тэр одоо манай их сургууль дээр голж хэрэгжсэн ажлууд олон талаас бас хүмүүс мэрэгжлийн хүмүүс ороод их сургууль дээрсэн. Одоо яг их сургуульд тэр шалгалтыг аваад явж байна. Шалгалтын Монгол Улсын их сургуулийн шалгалтын төвд Томпс гэх шалгалтыг Монгол хэл сурж байгаа гадаад хүмүүсийн төвшинг тогтоодог шалгалт. Одоо чинь 2 жил болох гэж байна. Тэр шалгалт Монгол өгч болох уу? Яг Монгол хүний хувьд бол хэлбэр болчихсон. Зорилго нь гадаад хүний төвшинг тогтоож байгаа. Тийм болчихж байгаа. Тэр шалгалтуудаа ингээд хэрэгжээд сайхан жигдэрчгсэн явж байна. Одоо элчин сайдын яамд орох гэж байгаа хүн, Монголын компаниуд ажиллах гэж байгаа хүн, Монгол улсад сурах гэж байгаа хүн ер нь миний шалгалтын төвшин хэр байна вэ гэхэд очиход тэнэлээд өгч шалгалтыг үнэлээд өгдөг ийм тогтолцоо систем бол бүрдчихсэн явж байна. За монгол хүний хувьд бол нэг тийм бодох ёстой зүйл бол байна. За нийтийн хэлний боловсролын талаар товч ярих хэрэгтэй. Нийтийн хэл. За одоо бүгдээрээ санаа зовж байна. За би бол тэгэхээр нэг юм боддог. Яг одоо өнөөдөр бид нар нөхцөл байдалтай дүн шинжилгээ хийхгүйгээр санаашрлаар асуудлыг шийдэж болохгүй. Үнэхээр одоо бид нар Монгол улсад өнөөдөр төрийн албан хэрэг бүгд монгол хэлээр, төрийн албан харилцаа монгол хэлээр, үндэсний олон нийтийн телевиз, өргөн олон нийтийн нэвтрүүлэг монгол хэлээр, бүх шатны сургалт монгол хэлээр явж байна. За дээрэс нь ингээд бид нар өдөртөн харилцаанд монгол хэлээр харилцаж байна. Монгол улсад нэг 3.5 сая хүн. За хэдийн чандад байгаа улсууд манай бас монгол хэлээр ярьдаг хүмүүс 200-300 мянган хүн байдаг гэж байна. Түүнээс монгол үндэстнүүд маань өөр улсад
хувьцаа нэрхээр ажиллаж амьдарч идэг Монгол хүмүүс бас байна. Монгол үндэстэн хүмүүс он ярьж байна 10 орчим сая хүн байна. 10 гаруй сая хүн байна. Тэгэхээр бид нар бол Монгол хэл бол тийм харилцааны хувьд бол идэвхтэй өдөр тутмын харилцаа нэг байна. Гол зүйл нь одоо бидэрт юу вэ? Асуудал болж байна уу? Яах вэ гэдгийг бидэрт нэгдүгээр нөгөө өвчнөд онж тавьж байгаа хэрэгтэй. Өргөн судалгаа хийх хэрэгтэй. За жишээлбэл 30-аас 40 насныханд ийм асуудал байна. 40-аас 50 насныханд ийм асуудал байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд нийтлэг асуудал нь энэ байна гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Зүгээр хувь хүмүүсийн хувьд бол илэрхий одоо ханиад хүрсэн хүнийг те үгүй одоо энийг онцлох ёстой гэл те. Тэр чинь мэдээж наривчсан онцлог бол хэрэгтэй байна. Гарцаа байхгүй одоо өнөөдөр багасаа цэцэрлэгээр яваад эсвэл гадаад төрөөд тэнд өссөн хүмүүсийн Монгол асуудал бол асуудал байна. Тэрийг одоо нөгөө ханиад хүрсэн байна гэдэг шиг энэ хүмүүсийн Монголд болгоё гэж бодож байгаа шууд бид нар зорьсон ажлыг хийх ёстой. Хувийн сургууль, хувийн цэцэрлэгээр өмжөөд одоо 10 жил бүх хичээлээ баг англиар үзэж байгаа хүмүүс байна. Бүтэн нийгмийн нэг хэсэг бол байна шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол одоо шил англи монгол хэл хоёр бол ийм тэл хэл гэж байгаа шүү дээ. Хоёр хэлтэй болцсон. Тэгээд тэр их хүмүүсийн асуудлыг одоо ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 3 дугаар сургууль, Баян зүрх дүүргийн 10-р сургууль, 14-р сургууль, Говьлтай аймгийн нэг сумын сургуулийн хүүхдийн монгол хэлтэй тэр хүүхдүүдийн монгол хэлийг төвшөнд өрсөлдүүлэхэд хэцүү. Тэр хүүхдийн англи хэлийг тэр хүүхдийн одоо тэнд сурч хөдөө аймаг сум сурж байгаа хүүхдүүдтэй англи хэлтэй өрсөлдүүлэх хэцүү. Өөрөөр боловсролын тэгш бус байдал гэдэг чинь бол зам алдчихлаа. Энэ бол ирээдүйд явж одоо ер нь монголчууд нэг шийдэх ёстой асуудал болох байна. Тэгээд тэр үедээ бол бид нэр одоо өнөөдөр багш нар ажил хийчихсэн байхад хувийн сургуулиуд хичээж шин. Тэгээд энэ хоёр алдагдсан 14 хоногийг бид нар нөхөх гэж өстой. Энэ маш хэцүү шүү. Энэ маш хэцүү. Тэгээ одоо өнөөдөр бид нар энэ хүүхдүүдийн хоёр өөр сургууль сурч шít. Хоёр өөр бүлэг хүмүүсийг бэлтжээ. Бид нар хоёр энэ хоорондоо яаж өрсөлдөв? Яаж нэг салбарт ойлгоцож ажиллах? Энэ ч бол үнэхээр асуудал нь бол баг уг суур асуудал бол энд байна. Тэрнээс бид нар одоо тэнд хөвсгөлд малаа маллаад явж байгаа бат гэдэг хүнийг те тэр хүний монгол хэл бол тажгүй. Ихтэй сургуулиудын энэ босод сургууль судалгааны ажлууд хийдэг юм хийгээл судалгаа хийгээд хичээлээ цаагаад хөтөлбөрүүдэд сайжруулад явдаг юм явдаг авч. Гол асуудал миний ойлгосноор шүү. Энэ сургалтын энэ юмн дээр бид нар их болчмгүй тэгээ бодлогогүй хандснаасаа болоод энэ цаашдаа одоо асуудал болоод эхэлж гисэн. Одоо төрийн байгууллагууд орж байгаа багаасаа гадаадд байсан тэгээ хөрхийн ээж аав хувийн сургуулиудаар сургаад тэгээ гадагшаа явж ирээд тэгээд бид явж ирэл Монголд л ажиллана шүү дээ. Тэгээ Монголд ороод төрийн байгууллагад ажиллахаар гэрээ хэлцлээ ойлгохгүй, хуулиа ойлгохгүй, алтан бичгээд бичиж чадахгүй. Үнэхээр тэр хүүхдийн буруу биш байхгүй. Тэр хүүхд бол сайхан Монгол юу боловсролтой дэлхийн одоо хаан шилдэг юм сураад ирсэн үнэн. Гагцгүй тэрийг илэрхийлэхээр Монгол хэл байхгүй. Тэгээ одоо яах вэ? Тэр одоо бид нэр тэр хүүхдийг одоо чи яасан монгол хэлгүй нөхрөө гэхээс илүү одоо бид нэр энийг их суурийн зөв бодож энэ тэгш бус байдал гэх үү энэ ялгаатай нөхцөл байдлуудаа тэр дүнэлт хийж гарцлах гаргалгаа гарахгүй бол бид нар улам хоорондоо ингэж хан хэрэм босгох юм шиг санагдаж байна. Энэ бол одоо хамгийн том асуудал анхаарах зүйл баха. Тийм байна. За би сүүлд ахаад нэг сэдв нээгээ тэгээ хоёлоо дуусгая. Сүүлийн миний нээх гэдэг сэдв их жоохон хөнгөн гэхдээ бас сонирхолтой байж болж сэдв. Тэрний үг хэлд бол гадаад үгс бол байн орж ирж идэг. Монгол хэлэнд бол бидний мэдхгүй нэ зөндөө олон гадаад үг байгаа гэж ярьдаг штеп. Заримдаа бол бид нар анзаардаггүй тийм монгол үг юм шиг санагдаад байдаг бол шайл 500 600 жилийн өмнө ч юм ороод ирсэн. Тэгээд монголч зөвгнүүд байгаа тийм. За би жишээлбэл буруу санааг бол одоо сэтгэл гэдэг үг хүртэл санскрит хэлний сита гэдэг үгнээс гаралтай гэж ярьдаг. Тэгтэл одоо сэтгэл гэдэг чинь бидэрт бол маш ойрхон үг байна шүү дээ. Бид нар хайр сэтгэл гэж ярьдаг. Тэр ариун нандин үг нь хүртэл одоо юу гэдгийг санскритээс ороод ирсэн гэр зарим хүмүүс их ууралдаг байхгүй чи юу солиороод байгаа. Монголчууд сэтгэлгүй байсан юм уу? Чи юу яриад байгаа ингээл иймэрхүү гэдэг. Тэгээ би эндээс юу гэдэг нь гэхээр ер нь одоо манад бол ингээд монголчсон гадаад үгнүүд зөндөө байна. Жишээ нь автобус гэдэг үг байна.
Энийг бид нэр ер нь тойл бичгтээ оруулахдаа яаж оруулах зүгээр юм бэ? Би бол энэ үгийг автобус гэж оруулмаар байгаа байхгүй. Би тойл бичгтээ шинээр зүйлдэ ав т у ис гэж оруулчмаар байгаа байхгүй. Автобус гэж. Автобус тэгээ болоо. Хойдолд нь би юу гэхээр ардталт нь нөгөө хаалт нэгээд орос хэлнээс орж ирсэн автобус гэдэг үг нь монголчуудаа ингэж орж ирсэн гэд. Өөрөөр хэлбэл автобус гэдэг үг бол яг монгол үг байхгүй. Энэ дэлхийн хаач байхгүй. Гэхдээ орос хэлний автобус гэдэг үгнээс гарсан. Одоо пилетик гэдэг үг шүү дээ. Би пелетик гэж биччихмээр байгаа. Пелетик г бичсэн ч болно юм. Тэгээд ардталт нь хаалт нэгээд орсны политика гэдэг үгнээс орж ирсэн ч гэдэг юм. Ингээд би бол яах гэдэг нь би бол гадаад үгнүүдийг нөгөө Монголын шашинд нь оруулчмаа санагдаад байгаа байхгүй юу? Шинээр одоо юу гэдгийг өгөрцөө гэдэг үг шүү дээ. Маш гоё монгол үг шүү дээ. Өгөрцөө тэгээд бичмээр өөг өөр ци ерөөсөн монгол үг байгаа байхгүй юу? А хойдолд нь хаалт нэгээд энэ бол Оросын өгөрцөө гэдэг үгнээс орж ирсэн. Ингээл тавьчмаар байгаа байхгүй юу? Тэгээд ер нь энэ нэг зарим нэг гадаад үгийг монгол ёсонд оруулаад монгол дээр өмсүүлэх ч гэдэг юм уу? Ийм байдлаар хилээ баяжуулаад аваад явуул надад бол их зүгээр санагдаад байгаа байхгүй юу? Энэ дээр ер нь судалгаа ч гэдэг юм манай хэлний бодлого байдаг юм болов. Энэ одоо миний сүүлийн сонирхож байгаа бас. Энэ ер нь дан өөрийнхөө үгээс бүтсэн хэлж дэлхий дээр ерөөсөө байхгүй. Нийгэм улс төр соёлын олон одоо харилцаа өрнөж байгаа тохиолдол тэр улс тийм одоо хэл байнга хувьсаж одоо үгээр баяжиж өөрчлөгдөж бие биенээсээ нэг эд зүйлийг дагаад тэр ойлголт нь орж ирдэг юм л да. Биднэрт үнэхээр автобус байсангүй. 13 дугаар зуунд автобус байсангүй. Тэгэхээр одоо 20 дугаар зуунд орж ирээд тэр чинь тэр автобус гэдэг автобусаа дагаад автобус нь орж ирлээ шүү дээ. Тэгээд одоо худалдаа наймааны зорилгоор шашны улс төр нийгмийн янз бүрийн харилцааны үүднээс бидэрт монгол хэлний зөндөө хариу өгч ирсэн. Монгол хэлээс ч хүмүүс зээлдэж авсан үгс байдаг. Тэр бол угсаа хэл шинжлэлийн үгийн сангийн бүрэлдэхүүний ингээ судалдаг зүйл харьяалал үг л. Зарим нь зээллэг үг гэх ингээ судалдаг юм ойлголт. Одоо жишээлбэл саяхан ярьж байгаа шиг сигнал гэдэг үгийг бид нэр чагнаал гэж бичиж шүү дээ. Тэгэл чагнаал гэдэг одоо монгол хэлний чагнах гэдэг үгийн тэр зөв тогтолттой адилхан болгоод монгол дээр өмсгöd явчихлаа гэж шүү дээ. Гэхдээ ийм үг одоо монгол зөндөө саяхан тэр сэтгэлж мэлгаа байгаа юм шүү дээ. Тэгэл санскритаас нь өөрөөр яг монгол хэлний сэтг гэдэг үгэн дээр очиж ингэсэн ч юм уу тийм ээ. За тэгэл хоол ундтай холбоотой цөөвөн гэдэг үг одоо Монголд толд байжлаа. Яг нэг хятадаар нь бид нар бичихгүй гоц цөв ван гэж бичиж шүү дээ. Тэгээд хуйцаа. Тийм. Тэгэл одоо лууван. Тийм зөндөө. Тэгээд автобус гэдэг тэгж болох байх. Тэгвэл тэрийг илүү жоохон одоо яаж ч юм монгол хэлний илүү дуудлагатай нийцүүлэх юм эсвэл жоохон логны зүйтэй бас нэг монгол хэлний зүй тогтолтой жоохон нийцүүлж тэр чинь нөгөө нэр томьёо болгох арга зүйнүүд бол зөндөө байна. Үг зүүн зарчим тулгуурлах юм уу? Тэр дуудлагад нь тулгуурлах юм уу? Янз бүрээр байж болно. Шууд ингэж махчилж үгчилж орчуулах маягаар хийх юм уу? Эсвэл тэр цаад үгийнх нь зүй тогтол утга санаанд нь тулгуурлах юм гээд тэр нэр томьёо үүсгэх арга бол байдаг. Тэр тусдаа манай энэ хэлцгэл хөрөлнөөс нэр томьёоны салбарын ажилтдаг, судалдаг. Тэгээд үгсийг одоо яаж одоо нэр томьёо болгож авч хэрэглэх юм гээд тийм ээ. Тэгээ шинэ нэр томьёо зохиох уу? Эсвэл тэр үгийг шууд авч болох уу гэд шууд авсан үг зөндөө байгаа. Сайн тийм одоо олон үгсийг үзтер шууд авдаг, барьдаг. Тэр бол нэг л арга. Нэр томьёог Монголд одоо монгол хэлний үг болгож байгаа нэг арга. Нэр томьёо болгож байгаа нэг арга. Тэгээд саяхан хэлсэн болон аргаар нэр томьёог аваад баяжуулаад ингээд одоо тэгээ монгол хэл урд хожид байгаа үгээр сүүлийн 100 жил баяжлаа шүү дээ. Тэ шинжлэх ухааны хэл болж шүү дээ. Монгол хэл одоо өнөөдөр уул уурхай, хөдөө аж ахуй, технологи, газар тариалан, холбоо мэдээлэл, сахим харилцаа хөдөлгөөн яам гэж байгаа үстэй. Тэгэл одоо ингээл олон чиглэлээр шинжлэх ухаан, боловсрол, шинжлэх ухаан боловсрол ингээд цаашдаа бүр ингээд газар зохион байгуулалт гэл ингээл хэл шинжилэн цаашдаа ингээл олон салбар хурднаар баяжаад монгол хэл шинжлэх ухааны олон нэр томьёог орчуулж бүтээж буулгаснараа энэ сүүлийн 100 жилд бол шинжлэх ухааны хэл болох энэ зам дээр бол нэгэнд гарч ирсэн. Ер нь бол альва хүн бол нэг ухагтхууныг ойлгохгүй болоод эхлэхээр л
ухаан одоо хүрээндээ ойлгох хэл байна л да. Анх ухааны хэл байна л да. Нарийн тэрийг бол бид нар эмчнэрийн тэр нарийн юмыг бид нар хэзээ мэдэхгүй ш. Эмчнэр нь тэр хэлээр ярьж байгаа гэдэг чинь бид нар монгол хэл шинжлэх ухааны хэл болж байгаа. Тэр харилцаа амьд байх нь тэр хэл оршин байх нь гол цөм нэг ш. Тэгэхээр би энэ сүүлийн 100 жилд бол Монгол улс монгол хэлийг шинжлэх ухааны хэл болгох юмд бол бид нар одоо шинжлэх ухааны хүмүүс олон эрдэнэт судлаачид энэ монгол хэлээр харилцаж байгаа хүмүүс бүгдээр тал талаас энэ гэрээ барих гэж олон талаас хичээж зүтгэсэн. Тэгэхээр их өөдрөгл хандуул их зүгээр юм шиг санагдаж шүү дээ. Одоо цаашдаа зөндөө байж байна. Би хүртэл бас тэгэл үг зөхиож ил үзсэн л дээ. Гэтэ би болох юм үгүй юм би өөрөө хэлж юм. Чинь 7 хоног гэдэг үг байна л да. 7 хоног гэдэг. 7 хоног тийм. Тэгээд 17 хоног гэхээр энийг бид нэр яг нөгөө одоо тоогоор өчгөн 1 7 17 гэх тоо байгаа шүү дээ. Тэгж үзэх юм эсвэл 10 ширхэг 7 хоног гэж үзэх юм уу гэдэг би 7 дээр нь хоногийг нэмээд 7 нэг болгоод week болгочихж байгаа байхгүй. Тийм үг зохиочий гэдэг ингээд нэг тийм санал дэвшүүлсэн. Тэгээд одоо болох ч юм болохгүй ч юм уу дуртайгаар нь дэвшүүлээ. Хүмүүс бол санал дэвшүүлж болно. Уламжлалт нөгөө сурвалжд байдаг үгийг сэргээх маягаар эсвэл одоо монгол хэлний юм химнэх зарчмаар энэ төр хоёр үгийг нийлүүлж шүү дээ. Урд өдөр гэдгийг уржигдэр гэж зохиолж шүү дээ. Тэр үн шиг ингээд ийм санал хэлээд тэр нь ингээд явандаа хөвшдөг тиймэрхүү зүйл байж болдог. Өнөөдөр зүү тогтолд нийцээгүй юмнууд нь хөвшгөл их хэцүү байгаа. Тэгээ одоо манай ганц нэг зохиолч улсууд төр бол зарим хүчээр нэг юм нэвтрүүлэх гэдэг нь тэр чинь нэг буухгүй л дээ. Монгол нэгэд тодорхой хэмжээнд зүү тогтол дуудлага тэгээд бас хэрэглээтэй нь уялдуулаад хийх юм бол нэрээ бас болохгүй юм бол байхгүй шүү дээ. Тэгэл яваад л энэ өдөр гэдэг үг чинь өнөөдөр болсон юм байна. Тэгэл өнөөдөр гэдэг чинь энэ өдөр л гэсэн үг нөлөө шүү дээ. Яа би нөгөө тэрийг яаж мэдсэн нөгөө турк хэлэн дээр бүгүн гэж хэлдэг нь яг энэ өдөр гэдэг. Тэр нь манай өнөөдөртөө яг л дүүдэг юм байна л дээ. За хоёлаа одоо монгол хэлтэй холбоотой яриад байвал дуусчихгүй яриа болох нь бол баталгаатай. Одоо энэнийг хоёлаа дундаа цай тавиад дахиад 2 цаг яриг үргэлжлүүлээд би асуулт асуугаад л яваад байна. Тэгээд энэ үргээд хоёлаа подкастаа өндөрлөе. Маш сонирхолтой яриануудыг бид нарт ярьж өглөө. Монгол хэлний судал юу байсан. За тэр дундаа Кирилл үсгийн дүрм гэж энэ олон одоо сүүлийн жилүүдэд яригадаад байгаа энэ асуудлыг бас миний бодлоор бол нэг мөр болгоцсон л зүйлийг бид дахин одоо босгож ирээд л байгаа юм байна. Одоо тэрэн дээр бол бид төлөвчгээ хараад явчих юм дээр ингээл янз янзгээл одоо юугаар бол нэг явган эрүүл маягийн юм хийгээд байгааг л зогсож хэрэгтэй юм байна. За латин руу шилжчихээр бол бас их сонирхолтой санаа гэлж өглөө те. Зүгээр нэг тэмдэг солих юм бол энэ бол дэм юм байна гэдгийг бид нарт хэлж өглөө. За монгол бичгийн асуудлыг хэлсэн та бүхэн нэлээд хөндөж ярьлаа. За тэгээ олон нийтэд бид нар монгол хэл судлал гэж юу юм? Монгол хэл судлал юу судлал? Ер нь хэл судлал гэж яадаг ямар ач холбогдолтой гэдгийг ярилцлаа. Тэгээд манай сонсогчдод бас нэлээд энэ дотроос бас бариад авчмаар цааш нь энийг үргэлжлүүлээ судалчихын сан гэсэн энэ сэтэл төрсөнд бол бид нар одоо энэ гол зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Тэгээд эргэжил бас биднэрт их сонирхолтой зүйлийг амлаж явах шиг байна. Тэр нь юу вэ гэхээр монгол хүний иргэний монгол хэлийг шалгадаг ийм шалгалтын систем орж ирэх гэж байгаа юм байна. Тэгээ энэ бол бас чихэн чимэгтэй сайхан мэт байна. Энэ ажилд өндөр амжилт хүсье. Тэгээ манай подкастын зочноор хүрэлцэн ирсэн Баттогтох багштай маш их баярлалаа. Цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн өрөөё. За их баярлалаа. Өнөөдрийг сайхан ярьлаа. Монгол хэлний талаар ер нь хүн болгон санаа тавьдаг. Тэгээ тэр хүн болгоны санаа тавьсан зүйлд ямар нэгэн байдлаар бид нэр ариун нандин чухал эрхэм гэж үзэж байгаа учраас санаа тавьж тэ. Тэгээд бүгдээ нийтээрээ их хэлний эрхэмлэж сурч судлахын чамдын утгыг сайн бодож болгоож явж тэрийг ажил болгож өөрийнхөө одоо бичиж ярих бүхэл зүйл төр монгол хэлээ эрхэмлэж ингэж явах нь их чухал шиг байна. Тэгээ өнөөдрийн сайхан яриад илгэж нэлийн чөлөөтэй л ярьлаа та тийм үү. Ингэ сайхан ярилцсан та бүхэнд их баярлалаа. Амжилт хүсье. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast